Эско ахын ёо монолог таны монолог. Ер нь яг ярина. Нас явж байгаа шин жимцэн. Тэгэл яриад байсан. Гэхдээ яг хөө тэгэл миний зүгээс бол ингээд танай подкастыг чинь ерөнхийдөө бас урд тас мэдхгүй штэ бас ингээд сонсч байсан. Таалагддаг те ингээд яг манай дараагийн үе чи яг нэг бас галтай очтой те ингээд энергитэй байгаа нь ингээд яг шууд ингээд эхнийхээ өгүүлбэрээс нь бараг мэдгэсэн аах те. Oh fuck yes энэ ахгүй те. Яма хэлэх юма зөрөгтэй хэлжээ те. Манайхан ч одоо угаасаа соёлын тиймэрхүү те ингээд нэг яах юм бэ юм хэл аманд орчин ч гэдэм үү те. Нэг цөөхүүлэгийн нэг тийм харгаа байдаг штэ. Одоо тэрнийх нь ингэ чинь ч гэдэм үү те. Ингээд бүгдээрээ биенийхээ халаасанд байдаг хүмүүс штэ те. Тэгэхэд чин тэр дунд нь ингээд яг чөлөөтэй ингээд эний чи яг хийдэг нь залуунаас аахгүй тий. Одоо бид нар ягаад тэр нэг ном зам гаргаад ингээд бид нар чин тэр ном зам гаргаад бас болоогүй тагнуулын төв газраас. Тийм. За писта гуруулаа. Яат юм бэ гэж тий. Гэхдээ тэр үеэс чинь одоо яг бидний хийжсэн зүйлэг бол ингээл баг та нарын одоо яг хийж байгаа зүйлээс бол ялгаагүй л гэхдээ илүү өшөө бид нар нэг урлагаар нь ингэж даамуулж ингэж юмыг илэрхийлжсэн болохоос биш яг ингээд шууд ингээд шулуухан юмыг чи ярина гэдэг чинь айгүй гоё байгаа байхгүй энэ keep it up те надад бол энэ үнэхээр амар сэргийг байна те тийм учраас би ингээд эхнийх нь асуухад л би ингээд yes гэсэн. Хоёр дахь нэг л yes гэсэн. Нэгээрээ очиж. Тийм. Гэхдээ яг надад би яг та нараас эргээд бас айгүй энерги авдаг байхгүй. Ингээд эн чин та нар ч бас ингээд залуучуудад айгүй болон ингээд сэнэглэх одоо тулах цэгийг өгч шүү дээ. Яагаад болохгүй юм бэ те? Юунаас айгаад байгаа юм бэ? Нэг удаа амьдрын шүү дээ энэ те. Урлагийн хүмүүс чинь одоо би бол яг тэгжил амьдрдаг те. Сайн заавал ингээ нэг амьдрал ингээ нэг тэнэг юм хийгээ яв гэсэн нэг юм биш те зүгээр л хийж байгаа зүйлтэй гоё голон тэрэндээ гоё зоригтой хандчаа те яг ингээд хамгийн гол нь одоо нэг би нэг л юм ерөөсөө амар их хүсдэг ингээд яг мэрэгжлийн төвшөнд өөрсдөө авчаа өөрсдөө юмаа хий те чанар хамгийн чухал гэдэг байхгүй те юу ч хийсэн хамаагүй те хинч харсан одоо тэр чинь мэддэг ч юм бэ мэддэггүй ч юм бэ те ингээд хинч харсан энэ ясан гоё хийсэн байл гэж харахаар тийм хийжээж тэгжээж одоо яг бүх юм чинь балансанд орно ингээд л ардаасаа нэг нэр төр мөнгө төөрөг хүсэж байгаа бүх юмнууд чинь ингээд чанарыг чинь дагж орж ирдэг зүйл тэрнээс ингээд худлаашаагаад байвал явахгүй шүү дээ залуучууд ер нь хамгийн том захих зүйл тэр л байдаг те ерөөсөө битгий залхуур те өнөөдөр нэг өдөр алдлаа гэхэд маргааш тэрийг нөхөхийн төлөө би явдаг те одоо хоорондоо ингээд өрсөлдөөнтэй найрсаг те гэхдээ өрсөлдөөнтэй бай те би энэс давуулаа шааж те яг нүүрэн дээр нь өгшин харжаа гэж байгаа маа гэх. Улаан цан те тэнгууд нөгөөдөл чинь одоо яг эргүүлээ те тэгвэл дараагийн удаа би ингэчнэ гээл тэгэл эндээс чинь амар гоё энерги ялгардаг те эргэн тойрны зөвхөн болгон энэс чинь энерги бас авдаг те би тэгвэл яагаад болохгүй юм бэ яагаад болохгүй юм бэ те ингээд тэгж бие бинийгээ дэмжиж юм чинь хөгждөг болохоос шүү те ингээд биенээс юм нууж яж те ингээд одоо би энэ ста харчвал ингэнэ мэгнэг ингээд нуух тусам тэр чинь ингээл өөрсдөө та нар дотор өмхөр нөхөөс те тэр чинь ингээд юм чинь цаашаа дэлгэрч хөгждөг мэдээлэл нь ингээ яг нэг төвшөнд ил байх тусмаа яг цэвэр нөгөө өөрийгөө шавхах тийм одоо хэрэгцээ гардаг байхгүй те шаардлага гардаг байхгүй тэндээс чинь яг жинхэнэ потенциал чинь гарч ирдэг ургадаг байхгүй тэр чинь хинт ч яг ингээл ижилхэн потенциалууд явж л байгаа байхгүй гол нь тэр чинь ингээд шахажээж ардаас нь ингэж өшгөлжээж гаргаж ирдэг. Тэгээд яагаад нэг та нар би бол бүгдээс нь асуудаг нэг юмыг нь цагт нь яг хийдгүү те. Эсвэл дандаа цагийг нь тулгаж ээж хийдгүү те. Тулгаж байгаа. Дандаа тэг. Яагаад гэвэл тэр чинь тэр цаг чинь чиний бүкс рүү чинь ингээд маа амбардаг байхгүй. Тийм үү. Тэрийг биендээ гаргаж байгаа те. Тэгээд заавал ингээд цагийн тулгаж ингээд тийм өөртөө зовлон үрж яхаар те. Хоорондоо өрсөлдөөнтэй бол fuck энэ тэгсэн штэ. За тэгвэл би бүр эртнээс бэлдэж байгаа наадах чинь цөм шаа тий. Тэгээ гараад ирж явах хэрэгтэй гоо. Тэгээд ингээд манай тэнхээ найз улаатал шаа штэ. Харж маа ийм эс энэ миний дараагийнх энэ дараагийнх нь гээд ой тэнгүүд тий. Өөлтөл авна штэ. Тэнгүүд чинь яах юм бэ нэг хор хөдлөөл тий. За тэгвэл үзүүлнэ гээл тэгэл юма яг суугаал хийдэг байхгүй тий. Нойроо хасаал тий.
заавал цагийн тулгсан зүйл чинь тэгэл нэг чанараас чинь хасагддаг байхгүй явж тэр гой хийчихсэн зүйлийг ингээл за түлий тулцсан юм ч юмста инкээс өөр яах юм бэ гэл хамгийн нэг амархан аргаар нь л хийдэг байхгүй. Тэр чин яаж хөгжих юм бэ? Урагшлахгүй шүү дээ. Тэ улс даяараад яг л тэгж явж байгаа байхгүй. Тэр амар хэцүү тэ. Би хараад л ингээл за fuck тэ. Тэгэхэд эргээд нэг урлагийн хүмүүс чинь ингээл цөөхүүлээ тэ. Би энэ бүгдээрээ л би таньж мэдж байгаа шүү дээ. Ингээл одоо ингээл энэ тойрог дундар ингээл ярих чинь ингээл хин юу хийдэг бүгдээрээ л хоорондоо ингээл ацалтаатай л хүмүүс явж шүү дээ. Хаач явсан ялгаагүй юм байгаа шүү дээ. Энэ дунд чинь ингээд нэг яг юм найрсаг гой тийм компетишнууд нь гаргаж ирээл тэ. Гэхдээ ингээ заавал ингээ би нэг улаан цам өөр одоо найз өхөн өмнө хийдмэд гэж байна. Тийм байх зүгээр яг ажиллаараа тий бүтээлээрээ өрсөлд гэж юулаар байна тий. Тэгээд уух үедээ уугаад бид нар манай найз нар бүгдээрээ суугаад ярилцсан зовлонгоо хуваалцсан тий. Сэтгэлээ тайвширтал ингээд нөгөө авста би энийг хийх гэж ингэж зовлоо инглээ тэглээгээд тэрнээс чи нөгөөдөл чинь бас суралцсан тий. Дээр нь чи тэр найзрынхаа бас ингээд яриаг нь сонсоод чи бас юм суралцсан те ингээд өгөөтэй аваатай те нэг тийм айгуугаа найрсаг орчин байг үүсчээж тэгээд дээр нь яг ингээд нөө ажиллаараа те тэр чинь одоо явж миний хийдэг бүх зүйлээ шүү дээ олон нийтэд зориулж би хийж гэж баг боддогчгүй ингээд тэр бол эхний тийм асуудал биш байхгүй би яг миний одоо нэг peers те миний яг ингээд тойргийн найз нар би тэднэрийг импресс хийхин төлөө хийдэг баг тэд нар чинь надаас амар баг нар шүү дээ би тэрнээс жоох юм гэл тэд нар шиглэх байхгүй чи жоохон залхуурсан байна те мэ гэл ороод ирдэг байхгүй амар те тэгэнгүүт чи би өөрөө ингээд хоёр хөл дээр зогсож байгаа те ингээд хүн байна да тий ингээд мөчөөгөө өгөхгүй гэл дараагийнхан заа төгөл үзүүлнэ гэж гараад ирдэг. Тэгчээ нэ. Одоо тэр энерги бол надаа намайг өнөөдөрт авчирсан тэр энерги үү. Тэгэхээр би бол яг тэрийг Монгол залуучуудад хоорондоо ялангуяа их итгэжүүлээсэ тий хоорондоо тийм байгаасаа айгу гоё байдаг байхгүй. Юм чи айгу хурдан хөгжөөд өгнө. Win-win situation гаргаад байдаг. Тэгээ дээр нь ингээд яг одоо өөр төрлийн салбарын найз нартайгаа айгу сайн ингэж одоо collaboration сайн хийжээ тий. Миний одоо ингээд YouTube-ээр байгаа ингээд эхний ингээд амар бол ингээд нэг янз янзын видеонууд хийдэг байсан. Би ингээд зураг болгонд ингээд хэрвээ нэг хүн видео хийхээр бол хүрээд ирхийгээд үгэл би өөрөө видео хийгээд зогсох. Өөрөө бас видео хийж үзсэн. Гэхдээ тэд нараа ингээд голдоо одоо оюутан залуучууд ч юм уу тий ингээд нэг бас нэг контент хэрэгтэй тий тийм залуучууд гараал ирдэг те тэднийг би надаа ажил байна зүгээр та нар ингээд дураараа өөрсдөө яг хүснээрээ хий би нэг юм тэгээд би дараа нь та нарыг ингээд пост мостонд оруулъя те та нар ч гэсэн ингээд намайг постонд оруул тэгэл би эндээ бас win-win situation яваад байна шүү дээ. Дээр нь дуучидтай хамтарч байна те одоо би нөө 9 эрдмэрд ингээд одоо өвөр Монголын амлаг шүү дээ. Тэд нартай ингээд би одоо альбомны зураг, t-shirt-ны зураг мөрөг гэж хийдэг байхгүй те. Эргээл би бол нэг хүн эхний баг ялангуяа зурган дээр нь би тэгжсэн би үнгүү хийж өгөө. Гол нь би та нарын дууг чинь би ингээ видео мэдрэнд ашигламаар байна. Тэгээ надад угаасаа би амар фан те. Тэгэл тэд нар окей гэд дараад нь ингээл яхаа харахгүй жилийн дараа ч би нэг Монголоор явал баримтат кинод нэрийгэл тэд нэр амар олон дуу ингээл хэрэглэж авахгүй чөлөөтэй. Тэд нар ч гэсэн хэрэгтэй те. Тэгэл ингээл 89 эрдний одоо 9 Treasures дуунууд нь явж гэл юм чинь тэгээд нөө биеиндээ тэгж тусдсан болж те өөр төрлийн хүмүүс чинь биеиндээ нөгөөх тийм одоо нэг потенциал те нэг боломжууд нь зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр яг гол нь тэр дундаас чинь ингээд нэг бас солилцооноос чинь айгүй сонирн тийм collaboration үүснэ. Одоо яг юм innovation гэдэг зүйл чинь яг тэндээс гардаг байхгүй те. Яг шинэ сорго ерөөсө байгаагүй зүйл гарч ирдэг байхгүй тэр дундаас. Яагаад болохгүй гэж те. Тэгэхээр тэрийг бол аль болох одоо ялангуяа Playtime-ийн манай street stage эднес ч одоо нэг цаагаараа яг л тэр байгаа байхгүй. Бүгднгийн нэг дор тавиад яг тэр уур амьсгалыг бүрдүүлчихээр хүн болгон л одоо эргээл бид нар өвөө хідүүд ямар гоё байгаа. Яагаад гоё байгаа даа. Зураг нь яваад хажуугаар нь бүжиг нь яваад дуу нь яваад те рэп нь яваад ингээл хүн болгон хурж ирээл ингээл энерги биеинтэй өгөөл те зүгээр л дотроосоо ингээл баярлал яваад байгаа хүн болгон тэгэл нөө скейтерүүд чинь хараад тэдний чинь харж бид нар хөөрөөл те тэд нар чинь биднийг харж бас хөөрөөл ингээл амар биеинтэй амар энергийн солилцоод явж байгаа юм. Тэгэл
Одоо бол ингээд нөгөө чинь вирус таньдаггүй дүүнер бүгдээрээ ингээд би нэг хэдэн өдөр ингээд харангуй чинь одоо таньдаг болсон тий. Өө юу байна мэн дүүднэр гээл тэг гар мар өрөөлтэй нөгөө пентмен савдаг залуу малуутай чинь айл дээр найз мас ингээд нөгөө хідүүлэх нөгөө манай тайз дээр хүмүүс байхгүй чинь ингээд бид л нөгөө дуртай хүмүүсэн зогсож байгаа ингэсэн тий. Тэгэл юмны чинь явж одоо түүх бичиж штэ тий. Юмны ихтлэл байх тий. Зөрөгтэй орж ирээд яг ингээд дэмжиж байгаа хүмүүс чинь ингээд одоо юмны ихтлэл нь орчих штэ. Энэ түүхэн одоо энэ баримтыг одоо хинч хизээч үгүйсгэж чадахгүй зүйл байхгүй. Тийм байх хэрэгтэй байхгүй. Зөрөгтэй ороод ирээд яг ингээд хамгийн гоё дээрээ тавиал чадхаараа л хийж явах хэрэгтэй. Тэгжээж юм яг ингээд айгуу гоё хөгжин тий. Амар амархан хөгжин бүр. Нүднээс ч ингээд папад гэж яваад. Тэгэхээр би тийм л юм хүсэж जैन, тийм л юм залуучуудад зөвлөе тий. Гоё энерги, энэ залуу энерги ашигла. Зүгээр ингээд баарда шоуда явна гэдэг чинь зүгээр тэр бол тэгэл би бол баарда шоуд явсан үнэ тий би бол хэрглэж үзээгүй харт амх мансуурлын байхгүй тий үзсэн би бол хэний ч үдэн хэлнэ гэхдээ би ажиллаа хизээч хаяагүй би нойроо хасаад тий ингээд суугаад зураад яваал тий нөө хагас самбтан сайн өдрөөч гэсэн ингээд талыг нь доорож ингээд юмаа хийгээл явдаг гэсэн талыг нь шоудаал явдаг л байсан тий. Уран бүтээл юу шоуд гэдэг чинь бас л амьдралын нэг хэсэг шүү дээ. Тэр чинь бидний нийгэм шүү дээ. Бидний ингээд нэг network шүү дээ. Тэгэл явхаас ураагүй намайг залуу байхад бол манай ар гэрийнхэн амар санаанд зовдөг гэсэн энэ үстэй яач вэ? Хизээ томрох гээд байна. Йоо хүмүн чи одоо болоон биш үү гэл. Ядж яхан тэр нөө Facebook дөнгөж гараад удаагүй юу л дандаа л нэг шоуж байгаа л зураг явдаг. Монголоос санаа зовсон хүмүүс. Тийм байсан. Тэгээд дараа нэг том юм хийж ажил нэг за нэг гайгүй юм хийгээ яваад. Шоуданга юм яд юм биш үү? Гэхдээ тийм угаасаа хэл байгаа шүү дээ нэг play hard work hard тэр лахгүй тий яагаад болохгүй гэж тий манай найз нар бүгдээрээ ерөнхийдөө тим нөхцүүд бид нар ингээл нийлээд уухаараа бүгдээрээ хөөрн бүгдээрээ ингээл ваа гэл яана тэгээ тэрүүгээр чинь хоорондоо айгуу гоё connection үүсгэн тий bond үүсгэн тий тэгэл дараа нь яваал зурна тэгэл шарцсан хамаагүй ингээл босоод фестивалийн тойрогч яг тийм байдаг хөө шарцсан тий хэцүү байна тэгэл тэгсэрнэл өрсөлдөл зурна шүү дээ би энэсээ гоё зурнаа гэх тийм тэр л ахгүй тэр чинь айгуу цаана гоё энерги яваад байдаг айгуу positive энерги явдаг тийм одоо negative podcast амар positive юм ярьчлаа өнөөдрийн дугаар амар positive боллоо гэхдээ it's fine it's good гэхдээ яг миний одоо нэг зүгээр л яг амьдралын яг нэг туршлага гэвэл одоо яг л цэвэр амар negative байсан хүн те амар negative байсан тэгээ би энийг ингээд амьдралынхаа туршид айгуу positive болгосон яг тэр positive болохоос аргагүй амар suicidal болсон бүр нэгсэн тэгэхэд бол ингээд яаж яасан те урдлагаар ингээд дамжуулаад энэ чинь юм өөрчлөлт болт юм байна. Өөрийгөө өөрчлөөд зогсохгүй те би орчин тойрны өөрчлөлт болт юм байна те. Шинэ үеийг өөрчлөлт болт юм чинь. Айгүй олон хүн ингээд би ингээд одоо бас нөлөөлж чадж яах гэдэг чинь ингээд бас something тийм шүү дээ. Exactly. Yeah, hesko khwala motherfuckers. Yeah, bitches. Hesko up in this bitch motherfuckers. Тэгээ намайг урьж орсон баярлалаа. Уруу Зүгээр би бол тийм хүнд нэг яваад байхгүй. Зүгээр л өрсөнд үнэхээр баярлалаа те. Ингээд ялангуяа ингээд залуу үеийнхэнтэй ингээд бас connectionтай байна гэдэг чинь надад бол бас нэр төрийн асуудал байхгүй те. Тэгэхээр хөгшин шүү дээ. 79 оных. You look young, you aged well. Та 50 гарч ийн үү яаж ийн. Ингээд одоо удахгүй 60 өрх гээл. Нэрээ playtime-ын дараа бас чих амар дүүжсэн шүү. Чи яаж үр цайтал шаасан юм бэ бис та? Яа. Үр цайлах бол асуудал байхгүй. Тийм үү? Чи ингээд өөрөө тоглоод бүх найзууд нь ирсэн амар фан авч байгаа. Бид хоёр keep up Hesko авах ирсэн тий. Үр цайлгсан. Keep up их үнэхээр хичээс чадах хүс. Ятрааш нэг арс чи энэ дэр зүгээр нүдэн айцсан бүжгэлж идэх шээс. Онтцэн тий. Яа за хэлээ ярих уу гэж. Яа playtime slammer үл шүү 4 өдөр holy fuck.
Тэгээ дараа жилээс буцаад 3 хоног болж байгаа юм лээ. Буцаад гэж 2 хоног гэдэг байсан биз дээ. Үгүй 3 байсан. Сүүлийн 2 нь л 3 хоног. Тийм үү тий. Nice. Тэгээ цагаан устай ах 3 хоног болгож өгсөн шүү дээ. 15-нд. Шот сүникө бодож. Ах тий гэж. За өнөөдөр тийм манад Хеско ах зочлж ирсэн байгаа. Формал introduction шат. За. Урьж оруулсанд баярлалаа. Тий. Бас хэлсэн тий. Хеско ахыг ирэхээр нь заавал оруулна гэсэн хэдүүлээ яг ярьж ирсэн нь бол. Тэгээд тэгсэн яг бид нэр тэнэгцсэн биш үү? Тэгвэл нэг та гурлаа яг 3 удаа намайг өрсөн. 3 тусдаа. Тэгэхээр би яг надад бодогцсон л за ер нь л намайг оруулах сонирхолтой байгаа юм байна да. Тэгээ айгүй өөрөө ингээд одоо нэр төр ирэх гэж одоо тийм биш ээ зүгээр зохион байгуулалт байхгүй. Хин ч асууж байгаа те нэгээр би яг нөгөө нэг сүүлийн өдрийн орой манай тоглож байхад нөө VIP дээр баруунаас хорогдоо байжсэн шүү дээ. Тэгээ би таныг харчаад би нэг юм асуучихсан. Юу асуучлаа? The fuck гэл бодоолсон. Юу нэг юм ярих гал нэг амар нэг conversation бодогдоо. Тэгэл нэрээ тийш дээ подкастт өрөх хэрэгтэй байж тэгээ бодсон чинь за чи асууж байгаа 3 дахь өнөг шат. Би 2 дахь нь яг өмнөх өдөр нь яг үүрээр тоглож байхдаа бүр тоглож байхдаа танилцсангаа асуусан. Тийм болсон. Гэхдээ яг та нарын яг подкастыг бас өмнө ганцаар дугаарыг сонсож үзсэн. Тэгээд таалагдсан. Айгу чөлөөтэй хүнд ярьд юм байлээ. Тэгээд би бол бас нэг байнгын хараагаад байдгүй хүн тэгээд жоохон ингээ цочлоо авч байлаа. За тэгээд одоо тэгэл таал ярина шүү дээ. Одоо бид 3 дугаар чи бүр Хеско ах орж байгаа гэд Банкси өмссөн юм уу те? Тий. Лаграас ирсэн бодлоо. Яг ирээд гоё нөө гоё. Угаасаа яг л нөгөө playtime дээр бид нар чинь нөгөө нэг тийм street stage эхлүүлээ гээд бараг 18 19 оноос л ярьсан. Тэгээд гүрийж олон зовлонд авч ийж нэг юм яатсан болгосондоо тэгээд ерөнхийдөө амар энергитэй тэг яваадсэн. Тэгээд яг дууссан готоо яг нураад унсан. Нураад унсан гэдэг нь. Яг угаасаа юу тайцсан уу? Би Хеско тайц 2 хуйлаа. Тэг яг яаж ч нэг юм эхлүүлсэндээ бол айгүй сэтгэл хангалуун байгаа шүү дээ. Яг тэг манай яг одоо би өөрөө энд байхгүй болохоор чинь яг ингээд юмаа яриад ингээд залуусыг ингээд дайчлаад аваад яваа ихлээр манайхан ч тэгээд нэг жоохон яг хөдлөختөө жоохон тааруу хүмүүс үүдэн шүү дээ. Нэг дурдаад яг хөө. Гэтэ яг хөө ингээд яадчихсан яг ингээд бүгднийг мэддэг таньдаг бүгдээрээ бас ингээд жоохон хүндэлдэг нэг хүн байх хэрэгтэй байна гэд. Тэгээ ярьж байгаад ерөнхийдөө К-гийн нэр гарч ирээд цаадгаар ч шууд барыг тулгсан л та. Тэгээд К болохоор энэ Хискод нэрээ ихлүүлсэн юм бас ороод яах ингээд ярьжсэн. Тэгээд үгүй чийл орж ирэхгүй бол яг болохгүй байна гэд. Бид хоёр яг ярьж байгаад тэгээ манай хамаг юм бадж өгсөн хамаг юм ингээд гоё чиглүүлээл хамаг юм чинь ингээд төлөөлөл явж байгаад тэгэнгүүтээ яг болохоос өмнө за ингээд би Япон явлаа гэж яваад гэсэн. Харин тийм өөрөө байхгүй. Тэгээд нэг юм зураг барьц явуулсан шүү дээ. Тий, нөгөөдгөө чи манай тэр дүүнэр K was here гэд. Тий, тэгснэ тэрийг дарснаа is here. Тий, одоо K is here тэгээ тэрий чин дагуулж яваад тамхит татуулаад баар дагуулж явж пим өгөөд тех болгондоо зураг аваад явуулаад гэсэн цаадгаж. Охин мөхний нүрлөө нааж магаад strip bar ороод rap dance авч өгөөд. Тэгээ явсан зугаатай манай залууч. Гэтэ яг хөө тэгээ ихлүүлсэн хамгийн гол зорилго нь яг хөө тэгэл нэг шинэ уур амьсгал те яг нэг шинэ өнцөг те яг нэг угаасаа л яг тэр бэлтгэний чинь зүүн талын талбай ерөөсөө жил болго хэрэгэлдэггүй ингээд нэг хоосон байг газар байж лээдэг. Тэгээ тэрийг нь бид нарт ингээ гаргаад өгчөө бид нарт яг наадах чинь зүгээр ингээд хариуцаад ажиллуулъя гэж ярьсан. Тэгээд яг бол тийм нэг хипхоп гэж л ерөнхийдөө нэг яриаггүй зүгээр яг гудамжны урлаг те одоо гудамжны гэсэн бүх юмуудыг нь те урлагуудыг нэг дор цуглуулчаа гэж ерөнхийдөө яриад тэрэнд нь юу л юу орж болох те скейтерүүдээс ахуулаад те яг л угаасаа тэгэл явж хипхоп л болно те хипхопын
одоо нөгөө нэг үндсэн 4 элемент гэдэг гэж ярьдэн шүү дээ. Нөгөө нэг MC нэ, тэ DJ нэ, B-boy нэ, тэ graffiti ч нэ, тэ. Тэгээд тэд нарыг одоо манай чинь одоо нэг ингээд олон жил анзаараад яваад тахлаар ерөөсөө ингээд хүн одоо бүлэг бүргэн тусдаа юм хийгээд яваад тэр нэг хоорондоо ингээд яг нэг доор ингээд хамтарч тэ нэг collaboration эднэр үүсгэдэг. Тэ нэг орон зайн бүрэлдэж өгдөг ч юм уу тэ. Одоо миний одоо яг одоо энэ ажиллаж амьдраад байгаа манай Melbourne ч бол яг тэр тал дээр одоо нэг ивент боллоо гэж чинь тэгэл заавал нэг граффит чинь зураг зурдаг ч юм уу те эсвэл граффит чинь бүх одоо постэр зургийг нь хариуцдаг ч юм уу те тэгэл дээр мэдээ DJ нь явж ах чи өөр хүмүүс ингээд ер нь байн ингээд одоо тийм exchange явж байгаа те тэгэхэд за эцэн тийм орон зай хэрэгтэй байна гэж ерөнхийдөө айгүй хардаг байжгаад тэг би өөрөө нэг тийм фестивал эднэр үүсгий баг гэр хороол ч юм уу те нэг тийм газар хан маань барьж агаад хийчи мичи гэж ярьсан. Тэгээд баг бодхөө жими бүгдэнтэй л ярьсан нэг хэсэг. За нэг тийм хийн шүү. Хүүхдүүдийн төлөө ингээд гоё юм бүгдээрээ нэгдээ тиймийг ярилцаад окей болол тэр дундуур нь бас ингээд нэг сургалт мургалт явуулъя гэж ярьсан. Яг хүүхдүүдэд зориулсан те нөгөө одоо граффити ингээд зуртын те одоо тэр амьдртаа юм зам барьж үзээгүй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд заавал тийм хүний байх те заавал ингээд зүгээр фото зураг яаж авдیں۔ Тэ зурагч ингээд л нэг юм жижиг камераар авахуулаад дараад нь зургийг нь хэвлж өгдөг ч юм уу тэ тэрүүгээр нь жижиг үзэсгэлэн гаргадаг ч юм уу. Яг ингээд зохион байгуулаад тэгвэл амархан л юм байгаа юм л та. Тэгээд гэтээ ингээд явж тэг өөрөө нөгөө нэг хол байдгийн л зовлон л юм л та. Тэгээд эцээцт одоо би ингээд махаад зулгааж яхаар бэлэн фестивал нь байна шүү дээ. Бэлэнд яг нөгөө нэг эхний ээлжинд бол ингээд яг тэгж харагдсан. Бид нарын ингээд хүрх гээд байгаа нэгдүүлэх гээд байгаа залуучууд чинь бүгдээрээ угаасаа тэр фестивалд очиж шүү дээ. Тэгээд яг нэг юм эхлүүлжүүл явандаа яг эдний чинь сонирхтон бүгдээрээ л яг манай дээр л хүрээд ирдэг болчих шүү дээ. Тэгэхээр одоо фестивалыг хөшөө баяжуулна гэхээс одоо тэрнээс чи юм хасаад байгаа зүйл хөхт байхгүй тий. Тэгэхээр нацгаа хаднартай ерөнхийдөө яриад тэр мэрийг ойлголцоол ингээд нэг шинэ уур амьсгал байна тий. Тэгээ одоо оруулъя л гэж явсан л да. Түрүүн таныг нөгөө ийм хий гэж бодож исэн ингээл гэр хороолдод хүүхдүүдэд ингээл юм зааж өгье гэдгсэн чинь шууд ингээл гүсбам хийж ингээл шаасан. Тэгээ яг нь ер нь бол хэрэгтэй л дээ тий. Манай гэр хорооллоор ерөнхийдөө бас явал манай лантантхан залуучууд одоо эдчидийн орон дээр очиж буй бол хэд хэдэн зураг зурж исэн дүүнэр аваач зурулж исэн тэгээд дээр нь бас нөө урчны эднэр нөө солонгон мөрхүүл гэдэг нэг гой төсөл явсан. Тэрэнд бас бид нар оролцоод нөө худгуудаар зураг мөрөг зураал. Тэгэл яг нэг яг өөрөө очиод тэр дунд нь ингээд зогсоод юм хийгээ те яг хүмүүстэй ч ингээ харьцаад дунд нь байх чинь яг биеэр мэдэрдэг байхгүй. Тэг чинь юм гүс бампа өөлөх гэж байна. Би солонгон мөрхүүл байсан шүү дээ. Тийм шүү дээ. 21 оных лөө. 20 Танд ерөөс тааралтай шүү. Үгүй яг би бол яг тэнд миний бид 19 онд нь яг эхлүүлж байсан. Тэнд нь оролцоод тэгээд дараа жил нь тэд нар чинь хийгээд айгүй гоё нөх хөсөл бас явсан баг тий. Тэгсэн байлаа. Тий. Sorry. Уг нь яг иймэрхүү яг одоо солонгон бүрхүүл тэгээд нэг иймэрхүү яг нэг юм одоо гэр хороол руу чиглэсэн ч юм уу те бусад ингээд зөвхөн ингээд төв аваар биш өөр газрууд руу чиглэсэн юмхөө шийдвэртэй байлгыг айгу хэрэгтэй юм шиг санагдав. Надад бол айгу тийм тийм урам зориг тийм инспирэшн санагдчихсан байхгүй юу. Өмнө нь бол хийж тэгж байгаагүй тийм. Одоо жишээ нь Латин Америкийн нөгөө Бразил эдрийн ч юм уу нөгөө нэг юм нөгөө слам саа штэ тэднийг хахаа тийм тэдэр ингээд битүү юм өнгөлөг юм стрит артаар ингээд дүүрэн байдаг штэ тийм. Манад бол тех боломж бол бүрэн байгаа штэ тийм. Юу л энэ ингээд хашаа байна тийм. Яг хөө бид нарын яг хандган тэр л одоо угасаал одоо миний хийдэг чаддаг зүйл чинь хан дээр бодог нэлэх те тэр чинь зөвхөн ингээд нэг одоо зүгээр нэг бодог нэлээд ингээд өөрчилж байгаа зүйл шүү дээ чинь тэрүүгээр чи юу л илэрхийлж болж байгаа те мессеж өгж болж те тэгээд яг мессеж өгнө гэдэг чинь зүгээр одоо тэр орчин хараа би яг өөрөө ингээд анх Австралид очиод яг тэрийг яг аюу сайн мэдэрчсэн нэг бараг Мельбурн руу яг 10 онд би нүүж очижсэн. Би бол Австралид бүрээс 99 онд нүүж очижсэн. Бас удсан те. Яг ингээд гудамжны урлагийн нод граффити эднэр рүү ороод яг явж байхад бол Мельбурн ер нь нүүж өснөөс хойш л орсон л та. Тэгэхэд ихний нэг одоо манай тэр урлагийн залуучуудын нэг тийм төсөл дээр ингээд намайг чи ороод тэр чи яг тохирно гэд
дагуулаа явж хахад тэр нь болохоор одоо манай тэр Richmond гэдэг мод чинь яг нэг айгүй хэцүү нэг юм хэсэг байдаг байхгүй нэг commission flights-тай одоо нэг ядуучуудын амьдардаг өндөр давхар байшингууд байна. Дандаа эргэн тойрон нэг хар тамхи зардаг, хар тамхи хэрэгэлдэг хүмүүс болсон. Тэгээд ер нь нэг тийм нэг мухар гудамж тэгээд орой шүн ингээл битүү хэцүү болчихдог байхгүй. Тэгэл тэнд бид нар ингээд хан дээр нь зураг зурж байгаа маа гэдэг. Тэнд ингээд яг би учрын сайн ойлгохгүй ингээд яг хийдэг юм аягаал зураад нэг юу зурч Наруто мөхөлтэй кино мөн санаанд орсноор дураараа л гусч байгаа байхгүй. Тэгээ мангас зангас болоод тэгээд тэнгуү чин зураа зогсож явах чин дулаан цам хажууг ингээл chasing bro гэл хар тамхи авч байгаа гэж байна үү. Тэгээд үгүй гэл баг надаас чин дүүн мүү залуучууд хажуу зогсоод тэд нар мэднэр чинь баг дээрэмцэх гэж байгаа юм уу те бид нар баг би нэг ингээд хамгаалах маягаар ингээд зураал те тэнгүүд яг ингээд яаж иж байгаад нэг хэдэн өдөр зураад дуусгах чаа тэнгүүд одоо тэр хотынхын дүүргээс нь болохоор ингээд эдэн ингээд авчираад юм гэрэл суулгаж байгаа байхгүй нэг тийм инфраred нэг мэдрэгчтэй тэр нь болохоор ингээд одоо бид нарын одоо шинээр зурсан зураг ингээд орой харуулж байгаа гэдэг одоо тийм одоо утгаар те гэхдээ нөгөө талаараа болохоор зүгээр ингээд тийм харанхуй гудамжинд гэрэл тавихынгууд чинь тэр чинь амар гоо юм safe environment болж байна те ингээд орой шүн ингээд эмхтэй хүн ганцаараа явхад бол тэр чинь ингээд гэрэлтэй болохоор ингээд аюулгүй талтай ч юм уу те тэг яг би тэрийг шууд анзаарсан байхгүй вау ингээд нэгхийн зүгээр ингээд зураг зураад байсан чинь бас цаанаа ингээд энэ чи яг энэ орчныг нь өөрчилж тийм байна. Тэр чинь бас ингээд зүгээр нэг л талын зүйл шүү дээ тий. Тэгэхээр зураг нь бол яг ямар юм байх нь ерөөсөө барыг хамаачгүй тий. Тийм тэгэхээр ч одоо ялангуяа манай гэр орол тийм харанхуй гудамжууд хэр их байна да тий. Тэгэл одоо тэгэхээр ч ингээд хэрвээ юу вэ заавал тог цаглаа гэхгүй зүгээр юм нарны одоо юм батарейгаар ажилладаг гэрэл мэрэл суулгах тийм төсөл мөсөл явж болно шүү дээ. Яагаад болохгүй шүү дээ. Зүгээр л юм нэг юм хар бараан тэгээд ингээд тоосондоо тоош орондоо барагдсан юм өдөртэй газар ядаж шиг юм Наруто байх юм бол ингээд тэр авийнхаа ингээд вайбыг бол тэр чигээр нь өөрчилнө шүү дээ. Өнөөдөр сая бас лаграас ирж яхад амар хэцүү байсан. Яг нэг гэр хороол дундуур явхлаар би ч одоо байгаль гэр хороолтой холбоотой юм дээр ажиллаж байгаа болохоор байгаль дундуур явдаг л та. Тэгээд яг ингээд яг ингээд хүүхдүүд автобуснаас ингээд жоохон хүүхдүүд хөтөлцөл бууж байгаа байхгүй. Тэгэл хүүхдүүд л юм чи амар энержетиктэй амар ингээл ирч хүчээр дүүрэн инээж хөөрөөл ингээл дайруулж гашаага жижиг юмс такууд чинь тэгээ би ингээ өмнөс нь тэгээд болгоомжтой look both ways гэдэг хэлбэр байхгүй те хоёр тийш харчаа замгаар гэхгүй ингээл хүүхдүүд ингээл раш хийгээл ингээл яг шууд ингээл автобусны буудлаас ингээд гарангууд автобусны буудлын ч гэсэн буудал биш те ингээд юу ч байхгүй хэцүү явуу нийс зам байхгүй тэгээд өнөөдөр бас шууд яг ирж явах замдаа хүүхдүүдийг хараад шít яаж вэ ийм газар амьдэрч юм бэ гэж одоо тоглоомын талбай малбай байхгүй те нэг ч одоо ингээл нөө номын сан маань те нэг зүгээр л нэг очиод хорогдоод нэг жоохон цагаа өнгөрүүлэх газар байхгүй шүү дээ. Тийм хүүхдүүд чинь тэгэл ямар хүн болж өсөх нь тодорхой шүү дээ. Ер нь явж одоо бид нар бол ингээд танай подкастыг сонсоод яг нэг надад тийм мэдрэмж төрсөн л та би ч одоо 79 он төрсөн гэж бас ингээ хөгшин байгаа. Ингээ манай үеийнхэн бас ингээл суугаал бас л комплайн игээл ярьдаг байсан те. Энэ болохгүй, тэр болохгүй, энийг юмэр, тэрийг юмэр тэгэл маргалтан те хідэн ингээл пи уугаал суухаар тэгэл манайхан ч бүгдээрээ манай зан те нэг юм цэцэрхдэг мэдэм хэрэгдэг те. Тэгэл хүн болгон л нэг юм солиушн яриад шаагаад байдаг те. Ярьж тэгэл би бол олон жилийн турш ингээл бүр маргалтан те ингээд муудалцах те. Би бол өөрөөсөө урлагийн юм чи арай өөрөөр ингээл дандаа юмыг хараад байдаг. Манайхан ч арай өөрөөс хараад тэгэл банк тэрсэлтэнд явж байдаг. Тэгээ явж эцээ би юун дээр унсан байх гэхээр за энэ ерөөсөө би хүмүүсийг одоо том хүмүүсийг бол ерөөсөө өөрчлөх ямар ч тийм болцоогүй байна өө. Энэ хүмүүс бол угаасаа ингээд нийгэм нь юм байна, орчин юм байна те. Ингээд бүхэн бүрэлдсэн ингээд ийм систем явж хахад чи энийг энэ системийг эвдэлж задлана гэдэг бол те хүчээр бол тэр чи ерөөсөө болдгоо зүйл юм байна. Тэгээд тийм учраас одоо хүүхд рүү л ажиллах хэрэгтэй байна. Тэр хүүхдүүдийг цэнэглэх хэрэгтэй байна. Тэд нарыг зөв задлаад тэр чинь хүүхд болгонд яг ижлэгэн эхэлж байгаа шүү дээ. Нойлоос л эхэлж байгаа шүү дээ. Тэгээд яг тэр утгаараа явсаар хагаад яванда яг сүүлд одоо яг энэ лантон төхөн залуучуудтай холбогдоод эдшидээ ор эднэр тэр одоо очиж би зураг мураг зураад танд мандвар те. Зөндөө юм хийж эхлээд яваад байгаа нь ер нь тэр тэгээд угаасаа л миний бодож байсан зүйлийг яг тэд нар хийж байгаа харагддаг байхгүй юу. Ингээд яг л эмзэг те тэр давхаргын хүүхдүүдийг бүгднгийн аварч чадахгүй шүү дээ. Гэтэ тэр чинь зүгээр ингээ хараа суухгүй шүү дээ. Очоод
ингээл үлгөөд авч штэ хідэн ч гэсэн цөөхөн ч гэсэн хүүхдээ те. Тэгээд яг тэрийг нь харснаас хойш тэгэл за би ер нь яг энэ интертл туслах хэрэгтэй байна. Тэгээд намайг тэгээд нэг амбассадорд нар болгосон байдیں۔ 10-18 онд ч нөө тэгээд дараад нь сүүлдээ яг би нөгөө Австралид очиод 20 оноос өнөөдөр бас нэг надаас гадна 4-5 юм нэг дайчин бүсгүйчүүд би тэд нартай нийлээд баг болоод яг одоо Австралийн салбарыг нь ажилуулад явж байгаа. Тэгээд одоо ингээд гадны жишээ нь одоо артистуудыг харахад артистууд хөвчлэн яг нүдэнд харагддаг нөгөө рэпрүүд байгаа шүү дээ. Тэдрийг харахад бүгдээрээ нэг юм хүүдтэй яг хипхоп ч ер нь бол айгүй тийм нэг юм дошсог урсгал шүү дээ тий. Community based. Тэгээ community based ингээл тий. Би тэндээс ирсэн тэрний тий тэндээс ирсэн гэдэргээл тэгсэн мөртлөө ингээл дандаа юм community гэдэг тэгэл ингээд ер нь бол нэг юм ихэнхдээ яг ингээд нэг юм оргил дээр ирсэн бол дандаа ингээд нөгөө буцааж өгдөгтэй юу ч хийсэн хамаагүй өөрөө ямар ч амьдралаар хамгийн гоё нь юу байхгүй юу хипхоп дээр ярьж байхад байна шүү дээ хүүхдүүдийг үсгэсэн уртлаг шүү дээ тий ч одоо хүүхдүүд дотор ядуу хүүхдүүд юу ч хүүхдүүдийг үсгэсэн уртлаг шүү дээ тэгэхээр чин эргээд тэд нар чин ягаад тийм одоо нөгөө хандлагатай байдаг гэдэг чин ойлгомжтой хипхопоор дамжиж тэр чи юучгүй байсан хүмүүс чинь гарч ирж шүү дээ. Тэр дунд нь яг тийм real байж ажил хүмүүс амжилт болоод хүндлэлгийг авч байгаа шүү дээ. Тэрнээс ингээд дундуур нэг баян багийн орж ирэл одоо хинч байдیں۔ Тэ нэг сонид одоо Macklemore ч лөө тэ. Тэр одоо хаана юу хийж явж байна те. Тэр нэг хипстер багид тэгэл ороод гарсан шүү дээ. Тэрнээс Vanilla Ice маш нөгөө нэг одоо нөгөө нэг Америкийн Бруклин дээр чинь нөгөө нэг юм gentrification явагдаад бахан white kids ирсэн яг hip-hop яг тиймхүү зарим гарууд одоо Macklemore дээр хаяа тийм санагдаад hip-hop-ийн яг gentrification тийм шүү дээ. Тэгээ fucking Kendrick Lamar авах чинь best album-ын Macklemore авах шагаад. Тэр бол утгагүй зүйл. Яг нь дүүбэр. Гэхдээ Melbourne тийм амар муухай хэсэг Skid Row шиг тийм амар газар байдаг би ерөөсөө төсөөлж байгаа. Австралич гоё юм биш үү? Бээг гэхдээ явж тэр чин одоо аль ч хотын л асуудал ахгүй. Яг ядуу хэсэг байдаг цагаачдар нь төвлөрдөг те ажилгүй хүмүүс нь төвлөрдөг. Дээр нь хар тамхичд нь төвлөрдөг те. Тэгэл яг тийм эмзэг давхар чинь тэгэл хөгдөөл gentrification-а дагаад нэг газар цугларна шүү дээ. Тийм шүү дээ. Хайчхын тий бас л хотын нэг хэсэг шүү дээ. Миний одоо эрхэлдэг мэрэгжлийн ч одоо нэг гоё тал нь ч юм уу те одоо нэг давуу тал нь тэр байхгүй. Би өнөөдөр гадаа зогсоод нэг үнэхээр яг юм хар тамхинд орцсон те одоо гэргүү гадаа ингээд амтэрдэг амар хэцүү амьдралтай үнтэй ингээд хажууд нь зогсоод зураг зураад явж байна. Маргааш нь би барыг хамгийн өндөр зэрэгтэй ресторанд очиод зархиа цагаад гарan зураг. Тэнгүүдээ элчин сайд майттай холбогдоод явдаг ч юм уу те нэг сонин ингээд ерөөсө би амьдралдаа тийм хүмүүстэй ингээд холбогдно гэж болоо ингээд орж гараад яваад байдаг байхгүй сонирхолтой. Тэгэхээр яг ингээд нэг нийтлэг дүр зураг нь бас ингээд харагдана л та тий. Монголын өрөөнд ч гэсэн те би бас яг тийм байхыг хичээдэг байхгүй. Яагаад би заавал нэг одоо зурдаг гэж заавал ингээд нэг томчуудад би зураг зураад яваад байх сонирхол байх ч юм уу. Тэр чинь би гэр хороолдоор очиж зураг зурмаар. Тийм стрит артын хамгийн гоё юм надаа яг юм нөгөө нэг part art тэгээд нэмээд хамгийн чухал нэг part vandalism юм шиг хаадаг байхгүй ингээд хаал очоод юм маш хадагтай ингээд цагтаа магтаа хамаагүй цагтаагаас зогтонтэй нөгөө би баахта нөгөө нэг Mark Ecos Getting Up гэдэг нөгөө нэг тоглоом тэгээд тоглодог байсан байхгүй юу граффити нэлээд сорхдог байсан тэгээд нөгөө нэг Монголоос нөгөө нэг анзаах тэгээд нөгөө нэг JRMCX тэр эдрийг бүр ингээд багаас нөгөө нэг тэр чинь нөгөө фристайл гэж сэтгүүл лидер гаргадаг ус тэр эдрийг үздэг ус аахгүй тэгээд энэ ийм граффити юм айгуу дуртай байсан тэгээд надаа яг ийм одоо өөрийнхөө артыг хийж байгаа ч гэсэн ингээд нэг юм өөрийнхөө территорийг ингээд эзлээд тэндээ ингээд те гара own dash тэгээд тэр нь хизээч нөгөө нэг юм перманент биштэй байнгын тэгж байж чадахгүй хин ч ирээд тэрийг балчиж болно тэр нь бас айгуу тийм нэг юм сонирхолтой санагдаад тийм мөнхөд байхгүй тий гинт хэрэглээ батлууд байдаг шүү дээ тэр нэг famous battle юм лээ нэг нь Banksy нөгөөх нь нэг artist Robo тийм үү тэгээд тийм Robo Banksy хоёр тэгээд амар олон жилийн турш нөгөө нэг хан дээр ингээ баталтай шагаад тэгсэн чинь сүүлдээ нөгөө Robo нас орсон чинь амар хөрхөн memorial нэг тийм нэг арт болсон тий яг нь ер нь бол тий яриад байвал бас өргөн сэтгэлтэй яг би бол яг үнэндээ бол
ерөөсө граффити хийж гэж мөрөөдж яваагүй, бодож яваагүй өсчихсэн. Би бол шал өөр төрлийн хүн байсан. Одоо нэг punk rock сонсдог те. Тэр нь одоо яг миний үед чинь одоо тэгэл Nirvana те. Тэгээд тэрнээс өмнө ч гэсэн би одоо нэг Guns N' Roses те, Bon Jovi юу ч те. Хамгийн анхны авч ирсэн кассет нь Aerosmith байт. Тэгээд 10 үедээ нэг 10 таа ч өнөөдөр нэг тийм кассет авч ирсэн. Яг хөө тэгээд би тэгж бодохгүй нэг би одоо нэг өөрөө граффитиг олоогүй те граффити явж намайг олсон баг. Яаж хийж яагаад нэг мэдсэн чинь би ерөөсөө ингээд эрэх буцах зүйлгүй шууд ингээд орцсон. Намайг шууд ингээд хүрээдэр маа гэд ингээд залгаад авцсан тийм зүйлээ. Тэгээ яг хөө тэр тэгсэн ч гэсэн би яг ингээд угаасаа би одоо ямар нэг зүйл ингээд нэг хүчилж ингэж хийх амар дургу одоо угаасаа урлагийн талаасаа ч гэсэн те ингээд нэг хэрвээ юм нь боломж нь бүрэлдээтэй ингээд яг ингээд органикаар ингээд болоод гараад ирвэл би тийм л юм хүсдэг те. Тэнгүүд яг одоо энэ граффити стрит арт эднэр бол яг айгүй удаан хугацааны ингээд тийм замд явсан юм шиг санагдах. Тэгж жагаад эцээ нэг би ингээд амар олон төрлийн жижиг юм бүрдүүлэл яваадсан юм шиг. Тэгээд яг ингээ гараад ирэнгүүт чинь ингээд нэг элементүүд нь нэгдээд нөгөө Captain Planet эднэр. Гэл гараад ирсэн те Voltron шиг. Яг хөө тэр бол үнэлдэ яг яагаад бас түрүүний хэлсэн шиг те нөгөө хүүхдүүдийн л үүсгэсэн одоо тийм урлаг штэ те. Надад бол би ингээд өөрийгөө анзаархлаар яг насан туршдаа дандаа нэг тийм хизээч мейнстрим юм л би сонирхож байгаагүй. Тэ ингээд дандаа л нэг тийм болохгүй бүтэхгүй underground юм л нэг арай л нэг бусдаас арай өөр төрлийн тэ нэг тийм юмыг л одоо би бол нөгөө яг 80-ад онд өссөн тэ тэр ч одоо нөгөө яг коммунизмын үед өссөн болохоор юучгүй тэ үзий харж ном дэвтэрч байхгүй тэ зурагтаар нь юу гардаг байсан нэг Орос нэг ганц хоёр сураг байсан үгүй тэ амар тийм одоо мэдээлэлээр цангацсан тийм visual юуч тийм юм байхгүй тийм өдөгч байхгүй. Тэгээд нэг хаяа нэг ах их ч нар ингээд нэг баруунаас сэтгүүл мэтгүүр авчирнгууд нь тэрийг нь хараад өө юу вэ амар сонирн байдаг гэсэн байхгүй. Тэнгүүд яг ингээд 90-ад он гараад задраад юм ингээд нэгдээд эхлэнгүүд чинь юу вэ одоо нэг хамгийн эхлээл нэг кабель телевиз орж ирсэн шүү дээ. Сансар кабель орж ирэл тэнгүүд чинь нөгөө MTV гараад тэрүүгээр чинь ингээд янз юм харагдал ваа ийм байт юм ба штэ эднэр гээл те. Тэгээд дээр нь яг ингээд эхний ээлжинд бол яг угаасаа л нэг цаанаас ингээд жоохон уцаартай те бөөн конфликтын дунд төсөж штэ ингээд бөөн violence те эргэн тойрон чинь манай байрны атманаас ахуулаад ингээд ангийн атмаа гэл манайхан чинь вирусүүд ингээд байнга зодоон зохион барай дээрэм те ингээд яаж тэр дунд нэг ам гарах уу те нэг хідэн цаасаа яаж дээрэм түлчихгүй харих уу гэл өглөөнөөс орой хүртэл стресс шаад. Тийм үе чинь ингээд би бол ерөөсөө ингээд яг явж хахад яг ингээд нэг хипхоп бид нар гарч ирж байсан. Тэгэхэд одоо надад бол ямар ч тийм нэг тийм relation хийхтэй одоо линк хийхтэй ямар ч тийм суур байгаагүй. Ингээд гарч ирсэн MC хамар ингээд нэг сонин бүжиглэл нэг ийм нөхдүүд байна те. Тэр нь хажууд нь ингээд нэг амар ууртай рок хамтлаг гарч ирээл би ингээд зовж гэн маа гэж дуусгах. Би бас зовж гэн гэж. Би дотроо ингээд гүй би эн чинь яг миний хөгжим байна гэж гараад саахгүй. Тэгэл манай Nirvana-с гарч ирээл те. Манай үеийнхэн чинь тэгэл явсан байхгүй. Тэгэхэд бол би угаасаа одоо тэр хипхоп сонсоод би яг одоо эргээд харахад бол зүгээр л би англи хэл мэддэггүй байсан. Англи хэл нь ойлгохгүй бол тэр бүх одоо хамгийн гол зүйлийг нь ойлгохгүй бол дан ая хэмнэл яваад юу дүрхийг хараад хин юу ойлгох юм бэ fuck үнэн биз дээ. Тэгээ би яг дараад нь бүр сүүлд нь яг Австралид очоод одоо 99 онд очоод тэндээ ингээд ажиллаад амьдраад нэг амьдрал бол нэлээд нухалсан. Тэр дунд нь ингээд яг хипхоп орж ирсэн байхгүй. Тэнгүү чи fuck ингэж хэлжсэн юм байна. Яг эн чинь одоо яг одоо орж जैन те. Би үгнүүдийг нь ойлгоод сонсоо те. Дээр нь одоо бигин ингэжсэн юм байна те. Тэгэл ингээл бусад наасын дуунууд сонсч эхлэв те. Wu-Tang орж ирээл те. Тэгээд тэр нь болон чи ингээл жинхэнэ яг барууны тэр том хотын нухчаан дунд би өөрөө ингээд хинч биш зогсож хахад
тэр үгнүүд нь ингээд надад гинт амар одоо ирчүүч үг жорж ирж байгаа хөх те. Амьдрал чинь зовлтын те. Харин тий. Яг нэг тийм замналтай те. Би тийм учраас ингээд ерөөсөө яг 10 жил мэл багт бол ерөөсөө би амар эсэргүй байсан. Манай 10 жил одоо манай амаач гэдэг байсан. Золоо гэдэг байсан. Гоо хипхоп тэг ингээл яг тэр үе чинь ингээл бас дөнгөж шинэ гарч ирж байсан тэг гангстер би та нар юугаач ойлгохгүй би яг бас ингээл зах згөөс нь англи хэл ингээл яг юу ярьж яагаад байгааг нь бас гадарлаад байна шүү дээ тэгэл нэг мөнгө зүнг ярьсан нэг гоё дуунуудын тэд нар чинь сонсохгүй дандаа нэг тэнэг дуунуудыг барьж сонсоосоо байхгүй тэрэнд нь би амар уур нөө зайлж баста юу гэдэг манай бид чинь металлууд чинь хажууд нь жинхэнэ рил рок руу явж байгаа байхгүй тэг яг ингээд psychological тэгээ цөөхүүлж байсан тэгэл одоо бид нар чинь яг урт устай гэл барьж авал зодуулдаг гэсэн. Гомо момогоор нь дуудуулаад бид нар чинь тэгэл зайлаач австаа гэд нэг эсрэгүү гэлжүүлэл 4-5 хурж ирэл маа темалууд гэдэг шүү дээ металлуудыг темалууд тий тэнийг мал гэж байгаа. Гэхдээ ингээл би одоо жишээ playtime дээр одоо жишээ нэгээд би playtime дээр 14 оноос хойш 14 оноос хойш авч байгаа. Гэхдээ ингээд янз бүрийн металл хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэл ингээд тамхиа ингээд playtime чи айгуу тийм нэг юм бүгд нэг юм community болчихдээ шүү дээ. Бүгд бие биенээ найрсаг. Тэгэл playtime дээр талж исэн металл хамгийн бүр ингээд энэ бүр юм амар ууртай гараа авахтай гэсэн хүмүүс хамгийн nice guy гэдэг тийм хамгийн friendly тийм. Тэгээ одоо бүх нэг хөгжмөөрөө тэр чинь дамжуулаад ингээд хамаг уур цаар ингээд гадагшлуулчихж байгаа байхгүй юу тийм. Манай найз нар бүгд гоё шүү дээ. 50 нөхдөө. Mosh pit үзэхээр л аюу гоё санагдав. Гоё шүү дээ. Хамаг юм байгаа. Яг за mosh pit-ийн тухай ярил надад бас зөндөө байгаа. Бид нар чинь баг яг бүр манай энд бол баг бид нар бол mosh pit мөрөөддөг гэсэн аахгүй. Тийм олуулаа биш цөөхүүлээ нэг парк марк нэг тоглолтоос ч нэг баг нэг хориулаа мориулаа цугласан. Харин яаж mosh pit байхгүй шүү дээ. Тэгээ нөө Nissan-ийн тоглолт дээр л нэг хэд заахан дэвхцэж аванда тэрэндээ ч цөөхүүлээ. Ёо юу ч аах тэгэл манай үгийн төрлөгдөөс fuck нэр нэг зүгээр нэг гоё яг нэг чанартай нэг тийм амьд хамтлаг үзэх юмсан тий ингэдэг нэргээл. Тэгэл яг дараа нь яваал би яг тоглолтууд үзэл яг метал нөхдүүдэд угаасаа Австралид очиод яг Сиднейд эхлээд яг намайг ингээд нийгэмшүүлсэн юу бол яг метал хөгжим байхгүй. Аачлаа. Зүгээр ингээд нөө маа ийм соёлтой байх шаардлага байхгүй. Яг хөтэй бас шин соёл оруулж ирж байна. гадаад зан гарч ирнэ. Мань горыг болвол те Бид гурч микрофон руу ирдэ шүү дээ. Яг явж яг би нөө хэл ус сайн мэдэхгүй те ингээд Австрали акцент гэдэг чинь бас нэг айхтар зүйл байна. Ерөөсөө амар хурдан яриад би тэрийг fuck энийг одоо яамар ч юм те. Шотландтай аягүй адилхан санагдав. Үгүй юутай ч адилхан биш. Би Австрали аялахт хамгийн дургу. Disgusting. За яг тэгээ яг одоо дасч тийм үү дасч дээ. Гэхдээ ер нь бол тий эвгүй. Яг анх сонсоод яаж яхад бол барьцгүй ингээ нэг юу гэдэг нь ойлгохгүй. Тэнгүүтээ ингээд амар хурдан ярингуут нь ингээ би өөрсдөө дунд нь толгой өргөд байсан. Тэгээд яг би зүгээр л local team pub-нуудаараа яваал амьд хамтлаг мамтлаг концерт болж байвал очиж үзэл тэр дунд нь метал хамтлаг ингээд подолк өмсөн багийнаар явжлаа байхгүй. Тэгэл ингээл миний нэг сонирхдаг мэддэг хамтлаг мөлөө наад чинь тим хамтлаг юм байна яриад тэгэд би яг дунд нь орж ирсэн. Тэгээд тэд нар ч гэсэн намайг чи Монгол юм уу яасан сони Монгол хүнтэй таарлаж байгаа марлаж байгаа болоо тэ. Ерөнхийдөө бол тэгээд яг нэг хилтэй бол хөлтэй гэдэг шиг ингээд яг аваад явжсэн л та. Дараад нь тэд нартай чинь нэлээд найз майз болоод бүр том концертууд нар руу яваал тэгэд мэт чинь нэг яг нутгийн индиануудтай одоо яг тиймэрхүү мош пит руу нөрөн штэ. Бид нар чинь бэлдэн. Бүгдээрээ л одоо метал өмс юу өмсөд нэг хар джинс өмсөд нэг юм хар бүүц өмсөд те. Тэгээд нэг хар подолк өмсдөг тийм нэг зүг юм байна шүү. Тэгээд бид нар бол ингээд хүзүү мүзүүнээс зүйлт мүлт байд бүгдийг аамна. Тэгээд гутлынхаа үдээсийг нэг юм гаффер тейп байдаг шүү дээ. Даун тейп байдаг шүү дээ. Тэрүүгээр ингэж битүү боон гутлаа тайлагдаж алдчих. Сугараад алгуулчихдаг. Үдээс тайлагдаад алгуулсан. Тэр үе чинь бид нар дандаа бүгд нока мока барьдаг. Тэр уцаа нэг юм glad wrapper ороод норхгүй гээд. Тэгээд оронгуудаа хамгийн түрүүнд хамтлагийн подолк авдаг байхгүй. Тэр подолкоо ингээд аваад ингээд нэг үл өмдөндөө ингээд бүсэлдэг ч юм уу те яаж авч явна. Тэгэл
мош пит руу ороод нам ахуулна тэр дунд чинь бөөн хөлсөн дунд л ингээд шидэгдэн штэ. Тэгэл хамгийн гол нь ингээд яг нөө этикет байгаа байхгүй. Унсан хүн болгоны дорн шууд босгоод авдаг. Ерөөсө тэр бол ерөөсө тийм нэг unwritten rule байхгүй. Ерөөсө бичгтэйгүүд юм дүүрэнтэй байх болохгүй. Ялангуяа ингээд яг унаад л бол босгож аваад тэгэл босгож авангуудаа маа цааш тийм тэгэл яг тэр дунд нь ороод янгууд чинь дараад нь гараад ирэх чинь ингээд бүр ингээд заримдаа ингээд л одоо өвлийн үлэв жоохон хүүтэн мүтэн гадаах чинь ингээд нөгөө подол модол чинь нэвт норно шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг үүдэнд орохтаа авсан шинэ подолкоо сольж өмсдөг. Тэгэл нөгөө подолкоо ингээд мөшгөл амар их шүлмэс шууд гарна шүү дээ. Тэгэл паб руу орчоод суугаал уугаал тэгэл явна шүү дээ. Тэгээ бас сонин ritual байна тий ард нь зан үйл явж шүү дээ бүх юмаа. Тий ингээд нэг юм тогтцсон систем байна. Тэгээ подолкоо ингээд ороож би баг л нөгөө хиймэр яах гэж байгаа шүү дээ. Хамтлагийнхаа наач амар юу л сонсогд traditional. Тий. Гэхдээ яг хөө ер нь явж метал сонсдог залуучууд те ер нь нэг community гэдэг утгаараа бүгдээрээ нэг баг нэг амар тийм relax нэг жоохон цэрэгжилтэй маягийн те нэг бүгдээрээ нэг яг нэг ижлэхэн хувцастай нэг бүгдээрээ нэг ижлэхэн юм хийдэг амар ижлэхэн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр нэг тайлбарлахад юм жоохон сонио. Гэхдээ бол яг дунд нь ороод баг ингээл юу өнөх шиг ингээл явж байдаг. Тэгэхэд бол би яг эсэргээрээ яг одоо хипхоп тийм концертууд нар очиод Wu-Tang эднэр яг нэг Jizza эднэр очиод тоглоход бас яг үзчихсэн. Тэнгүүд чинь бөөн attitude бөөн нэг ууртай нэг цагаан залуучууд юу вэ та нар болдоо гэмээр амар. Тэгэл бөөн зодоон цохоо мохон болол тэ. Яг тэгдэж. Тэгээд чинь тийм манай метал лектор юун дээр болохоор очингол бүгдээрээ ингээл ивтэй нартай PM уугаал тэгэл би юунтэй наа чин гоё тэр гоё ингээл яриад хай нэг Slayer эднэр үзэж яхад ингээл жоохон байжгаал Slayer гэх бүгдээрээ Slayer Оохаа гэж. Тэгээд яхагууд чинь төвчгүй ингээд нэг нь орилдог байхгүй даа. Тэнийг Slayer үзчихсэн гэхлээр л амар тарахч шүү. Би одоо Tom Ryan дээр нас орохоос өмнө үзэхгүй бол одоо бүр Santa Claus болоод дууслаа, бүр хөшрөөд үсвсэн бууралтаад. Тий. Slayer-ыг 2 удаа үзэх тавилантай байлаа. Тэрэндээ бол үнэхээр мартагдчихгүй. Зүгээр л яг л би бол нухуулсан цөм зөхүүлсэн гэдэг. За бууж игээ та нар мундаг юм байна гэдэг. Нэг удаа 2 дахь удаа яриач хон бэлгэлтэй очиж байгаа шүү дээ. За одоо жоохон тэсэн шүү гэдэг. Стакод болохгүй ерөөсө зогсоохгүй. Тэгсэн тэгэл яхааргүй л нөгөө нэг явандаа нөгөө тэр заалны чи хойхон зогсоод ингээд толгоогоо төгтөг ингээд гараа урдаа ингээд тийм л өхөр очтой. Мош бит би барахгүй юм байлаа тий. Мош бит дээр яг нэг ийм хүнд газар савтлаад түлхүүлж унчаад ингээд босч ирэхтэй бүр ийм ад жагалтай босч ирж байгаа. Мош битэндээ л харж. Тий. Би бол яг мош битэнд хавиргаа угалж ирсэн. Тэгээд хавиргаа угалах чинь бас хэцүү юм байлаа. Дараад нь идэх гэж амар уддаг. Тэгээд ингээд найтаж майтахлаар амар өвддөг. Яг бүр амар тийм том мош битэн дээр орж байгааг л дээ. Playtime дээр л орж ирсэн. Playtime л. Би чи ингээд жижигхэн болохоор ингээд хүмүүсийн дунд оронгууд алга болон шаачдаг. Хүмүүсийн дунд ингээд том битэн хүмүүсийн хооронд ингээд ойгоо яваад. Тэгвэл нөгөө том битэн хүмүүс чи өөрсдөө мастай болохоор бас ингээд амар унж бэртэх мэртэх юмнуудаа их үүдэн шиг л. Тэгэл би хөнкөөн тэгэл тэр дунд нь явж идсэн. Надад нэг мош биттэй холбоотой бас нэг инээдтэй төв байгаа юм байна. Гинт санчлаа нөгөө Nirvana-гийн нэг концертны кино гарсан байхгүй. Тэрийг кино театраар гаргаваа. Тэгээ би яг нөө Сиднейд нэг ажиллаар очсон таарад манай нэг хуучны хідэн найзартай үзье гэж байна бүгдээрээ. Тэгээ бид нар ингээд кино театрт нь орсон чинь ороод ингээд нэг юм одоо юу ч болохоо зүгээр л Nirvana үзэх гээл орж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд нэг юм жижигхэн төрдөг тэрэгтэй ингээд охин орж ирээ ингээд пив дараад эхэлж байна. Кино театр дотор бид нар нэр пив зарж байгаа юм оо. Тэгээд нөө байхгүй яг кино театр нэг дүүрэн ч биш нэг 3-1 нь л байсан баг. Тэгээ бид нар нөө бараг л араас нь пив аваад уугаал ясан хэдэн залуучууд нөө яг дэлгэснийх нь өмнө гараад үсрэрлээ. Би гарлаа. Тэгээд үсэр нөгөө барьцсан нөгөө нэг пивтэйгээ л үсрэн шүү дээ. Нөгөөдх нь пив нь асгараад чи ингээ хивс байгаа шүү дээ. Яг нөгөө нэг кино театрын уртлын нэг юм тайд шиг юм байгаа шүү дээ. Тэгс нөгөөдг нөгөө хивсчин дээр чинь бөөн нөгөө пив насгарсаар гадаа амар юм халтаргаатай болсон. Би тэгэл үсрээлээсээ мэдгүй нэг мэдсэн чинь нэг багийн яа шиг бүдрээл миний яг зүүн тал руу ороод ирсэн. Би яг ингээд миний яг өвдөг рүү орж ирэл би ингээд өвдөг ингээд pop гэхийг мэдэрсэн байна. Тэгэл унаал би fuck гэл
босоод хамгийн түрүүнд ингээд хөдөлгөж үзсэн хөдөлж байна. За яатсан гайгүй юм шиг байна гэл. Тэгээ ингээд жоох өсөрж үзсэн болж байна. Оо за гайгүй байна. Тэгсэн чи яг хөө ингээд яг дараа нь ланзарч авлаа ингээд яг өвдөг ингээд булгарчаад тэгээ буцаад оронд яг ивэндээ орцсон юм шиг байлаа. Гэхдээ яг концерт тэр үед чинь ингээд нэг дээр нь согтуу дээр адреналинтай явж байгаа тэгэл хөөрч өрж байгаа л дуусаад буугаад яасан чинь алах гэсэн чинь өстой алхаж чадхаа болцсон өвдөг хавдцсан тэгээд бараг шууд гараал дэлгүүр нөө супермаркет ороод нөө хөлдөөсөн нэг банд шууд авч нэг найзынхаа оролтоор ороогоод тэгээ болоогүй одоо гайгүй жоохон уучвал зүгээр баг. Тэгээ шууд дараагийн парти руу гашиж. Өвдөг чинь гайгүй тэрнээс хойш та яасан? Гайгүй. Гэхдээ ерөнхийдөө ингээд би заримдаа барай хэлгээд ингээд заримдаа яг өвдөг ийшээ ингээд хаймаар дарах гэдэг би тэгээ болохгүй. Яриа жоохон имзэг болсон. Гэхдээ сүүлийн хэдэн жил арай гайгүй байгаа. Гэхдээ яг Battle-Scar авсан биз дээ та. Би доголд байхгүй. Миний бүх injury дандаа нэг moshpit-ээс авсан injury гэдэг. Shit. Танд юу Nirvana, Smashing Pumpkins хоёрын аль нь гоё? Тэр бол уусаад би бол Nirvana л байсан. Эхнээсээ яг Smashing Pumpkins сонсон. Тэр бол айгүй гоё. Гэхдээ яг юу ч гэдэг одоо bias ч гэдэг юм уу те нэг эхнээсээ л яг Nirvana би бол бүр яг нэг 13 таад анх сонсоод амар тийм залуухан үе байгаа байхгүй те амар impressionable те тэгэхэд ингээд яг орсон хамтлаг Smashing Pumpkins арай жоохон сүүлд орж ирсэн болохоор яах аргагүй бол номер 1 Nirvana байна. Жоохон loyalty байгаа шүү дээ. Loyalty байгаа. Тэгээд дээр нь тэр хүн чинь нас орчсон шүү дээ. Тэгээд нэг чинь бүр шарагдаад тэгсэн. Тэгэхээр чинь Smashing Pumpkins Billy Corgan чинь дараа нь жоохон тэнэг юм арай уур гэх бүр. Billy Corgan чи юу юм бэлээ ш нэг wrestling fan гэсэн нэг юуны WWE тийм WWE-ийн нөгөөтгийнх нь юу юм бэлээ мэдгүй нөгөөх нь юу лээ тэрний бүр юм бэлээ ambassador баг ерөнхийдөө жилөө тэр баг надаа mosh pit-ээс үүдэлтэй мань үний ингээд тийм цусанд нь байгаа юм ингээд юу wrestling болцсон юм санагдав. Wrestling ч гэхдээ бараг л юу шиг дөөр шиг санагдаад байна шүү дээ. Амар complicated. Амар dramatic shot юм шүү те. Солонгос савнгийн дөөр цаашаа. Тэ бүр амар storylineтай те. Эднэрийг 90-ад он тэр нөгөө нэг WWF эднэрийг яг үздэг байсан. Undertaker эднэр ч яг. Тэг амар шатстэй. Амар манай талын бас яг амар том малгайтай. Янз гарч ирэн тэг. Гарч иртээ гэл гарын дүүрэн шивэстэй тэгэл нэг амар dark shot гэл гараад ирэн. Яг интронууд нь амар байдаг өстэй. Би нөгөө PlayStation дээр тоглодог. Тэг баг байхад яг юу яа WWE амар үздэг байсан юм а. Тэгэл би нэг англид очсон хил мэл байхгүй юу ч мэдэхгүй хөт штэ. Тэгэн гот ингээл манай ингээл үеэл ингээл одоо тайлбарлал. Одоо энэ ингээд нөгөө биста яж яхад монголоор ярьж чадахгүй биста. Хоёроста би нэг ойлгохгүй энэ нөгөө муу дүрийнхэн залууч гэж байгаа. Тэгс чи Undertaker гарч ирж байгаа шагаас тавар аим шат. Ер нь юу wrestling айгуу юу pop байсан юм шиг нэг юу гардаг шүү дээ. Celebrity death match. Тийм шүү дээ. MTV-гийн тийм барилын шаврын Marilyn Manson тэрэн дээр ч алддаг байсан. Michael Jackson тэр нэг англи юусэн мартагддаг юм биш та хамран орно онж унаа. Хэдүүлээ чинь бүр амар music яриа явчлаа шүү дээ амар. Та ер нь тэгээд яг өөрийнхөө яг artistic одоо энэ journey-го ханаас эхлүүлсэн. Одоо ингэ сонсголоор та бараг л металлын л хүн болох хэрэгтэй байсан юм сонсогдод. Та энэ тогтоо бол ерөөсөө зурддаг байсан тий. Яг зурдаг байсан. Бүр ер нь бол бараг цэцэрлэгээс л зураал явдаг байсан. Яг манай аав бас зурдаг байсан. Дүрслэг мөшл зурдаг байсан. Тэгээд аваар дамжуулж яг нэг тийм одоо тэр үеийнхэн найз нарын дандаа л уран бүтээлч баримлж тиймэрхүү дандаа л яг найд орны хөсүүчин дандаа л намын захиалгатай юм зам гэдэг нэг урлангаар нь яваалаад гэсэн. Яг гэхдээ бараг л би ер нь яг нэг ганц хоёр зүйл зааж өгсөн л ах тэрнээс бол ихэнх зүйлээ би өөрөө л яг хөөж сурсан л да. Яг энд бол тэгэл яг 10 жил мэлий чинь нөгөө дэвтэр чинь урдаасаа хичээл нь явал хардаас нь зураг нь явал голдоо нийлээ. Тэгэл явдаг гэсэн. Партн дээр дандаа зурдаг. Арын хэсгээр сууж байгаа л зурдаг сүүл рүүгээ тийм байсан. Гэхдээ яг замнал гэвэл яг миний яг нэг нүдийг яг нээж өгсөн зүйл бол би яг 93 онд
Польш явсан. Одоо манай ээжид нар яг тийшээ ардын имлэг гэд явдаг байсан. Тэгээд намайг тэнд бараг 2 жил шахав. Аваачаа би яг тэнд бол нөө зүгээр нэг юм захын орооллын нэг энгийн 10 жилийн сургуультанд 6 дугаар ангид нь оруулчих жоохгүй. Юу одоо ганц Аз нь ганц гадаад нь тэр үеч би намханч байсан бөөрөнхийн нүдний шилтэй ball haircut яг л одоо Harry Potter шаж байгаа. Яг Азтэй тий яг Аз Harry Potter дунд нь орсон. Тэгээд нөгөө төлөв тэгэл яг завсарлага маслаанаар чинь гараал ингээл тоглож моглол гүгэл би таньдаг мэддэг хүүхдч байхгүй ингээл яг суугаал зураг зурдаг л байсан байхгүй яг хичээлийн дундор тэнгүүд ингээл яг нэг 2 банд ирж байна. Тэгэл нөгөө хоёр нь чи метал сонсдог хоёр. Нэгвчлээ Iron Maiden ч илүү те Megadeth ч нэг тийм кассет барьцаа. Чи энэний зургийг зурж чадах уу гэж байна. Чадна гэл нөгөө чинь ингээл хуулаад үзүүлсэн чи наач өстой гоё юм аа. Тэгэл тэр хоёрт ерөнхийдөө найз болоод тэгээд дараад нь зураг зурж өгөөд хариуд нь кассет зээлж авдаг болж байна. Гэртээ очиод тэр чи хуулна шүү дээ. Тэгээ бас нэг өөр нэг 2 банд хурж ирэл чи энийг зурж чадах уу гэлдэгсэн чинь Spider-Man нар шээ. Тэгээд тэр нь болохоор комикс уншдаг хоёр байхгүй. Тэгэл нөгөө хоёртой чинь бас найздаад би бол комикс руу айгу дуртай ороод тэгэл бас ялгаагүй нөгөө хаяа зураг зурж өгөөл хариулаад нөгөө комиксыг нь зээлж авч гэртээ очиж уншдаг. Тэгэл нөгөө чинь комиксийн зартын мартын зааж өгөөл би нөгөө карманы нэг хитэн золот тэднэр чинь цуглуулж байгаа л нэг сардаа нэг дугаар гарна тэрийг нь өстө хүлээж байгаа л очоод бүгднгийн аавна. Яг Польш руу орчуулсан тийм комиксууд тэднэр байдаг гэсэн. Тэгэл баг тэдний чинь яг ингээл таалагдсан нэг тийм нэг хэсгийг ингээл зураас болгоныг ингээл алдахгүй хуулж зурдаг. Би яг эднэр шиг яаж зурж сурах вэ? Жимли эднэр гээл Саймон Бесли эднэр айгүй гой зурдаг баг эднэр ингээл ерөөс ойлгохгүй байгаа байхгүй. Би өөрөө ингээл анатоми эднэр сайн мэдчихгүй те ингээл жоохон хөвгтэй байгаа шүү дээ. Тэгэл яаж ингэ зураад байна нэг нь харандаагаар зурчаа дараад нь хоёр дахь нь ингээд нэг инк мик явдаг модгийг мэдчихгүй те. Ингээд харж авах те инкер гэж байна. Инкер нь яг юу хийдэм бол таа гэдэг. Тэг яг тэр дундаас ерөнхийдөө ингээд яг замд эхэлсэн гэж боддیں۔ Тэгээд яг метал хөгжмийн те тэр панк хөгжмийн яг нэг альбом эднэрийн зурагнууд нь те надад бол үнэхээр яг ингээд харах болгонд яг жинхэнэ те тарих задлсан зүйлүүд байдаг гэсэн. Тэгээд тэр нь комикс уншаал яг түүх байна, зураг байна. Зургаар чинь бас ийм хийж болт юм байна. Айгу олон юм ойлголт төрүүлж болт юм байна. Тэгээд би ер нь бол яг за би комикс хийдэг хүн болъё гэдээ яг өөртөө шийдэл. Тэгэл яг баг өөртөө комикс зохиогол найзартайгаа зохиол мөгөөл хичээл юм хийж үзнэ. Тэгэл нэг эхлэнгүүт чинь шууд ямар хэцүү байж нь шууд харагдж авах те. Чи баг кино ихээс наашгүй зүйл наагур зүйл авахгүй ингээд нөгөө нэгдүгээр баатруудаа болно те. Баатруудаа зохион. Тэгэл л одоо кастинг явж байна те. Тэгэл мэдээ зохиол нь байх хэрэгтэй те. Тэгэл одоо screenwriter те одоо тэр нь явж байна те. Тэнгүүд өөрөө бас cinematographer болох хэрэгтэй те. Нөгөө яаж зураг яаж ямар шотуудыг оруулах ямар өнцгөөс те. Тэгэл явна шүү дээ. Тэгээд зүгээр зурж байгаа юм чи би өөрөө бүх юм хийх гэдэг шүү дээ. Тэнгүүд чинь зүгээр гол баатараад ингээл би амар гой зураад яваад байгаа байхгүй. Тэнгүүд чинь ард нь ингээ мод зурх хэрэгтэй юм. Дааш машин зурх хэрэгтэй. Энгийн хүмүүс зураад энгийн хувцастай хүмүүс гутал мотл хүмүүссэн тэгээд за юм болгон зурж сурах хэрэгтэй байна. Тэгэл яг тэрийг ойлгож авснаас хойш яг дараад нь бол яг тэр бол ерөөсөө надад салаагүй нэг зүйлээд байхгүй. За би өөрөө ингээд би бол миний одоо туйлын мөрөөдөл нь яг явж байгаа те. За би мэрэгжлийн зураач болох хэрэгтэй байна. Би угаасаа л намайг одоо хамгийн аж аргалтай болгодог те, тайвшруулдаг зүйл те. Ингээд хамгийн их тааламж авдаг зүйл бол ингээд суугаад зурах юм байна те. Яг хөгжим сонсч байна. Би өөрөө нэг хөгжим бас нэг дарч чаддаг. Яг 10 жилдээ бол ингээд бас бөмбөр дардаг байсан. Нэг жигүүргээ хамтлаг юм. Жигүүр. Ганц банд нь бусан дандаа өгтөө нөө. Явдаг байсан. Тэгтээ яг жигүүрийн толгойлагч. За баг толгойлч сүүл нь байсан. Дагалтан баясагч баг. Тэгтээ бас яг бид нар чинь Тесенкан дээр очиж тоглолт хийжсэн сандаа. Тэгтээ яг ер нь бол яг хөгжим би өөрөө яг ингээд бас дараад явж чадахгүй юм байна гэдэг нь ойлгомжтой л болсон л та. Угаасаа л ингээд хөгжмөө би хөгжим бол амар дуртай тэгээд ойлгож байгаа. Ингээд нэг бол яг явхаар байсан байхгүй. Тэгэнгүүт хажууд нь ингээд
зураг гингүүч ингээл зураг нь ингээл яхалгүй ингээд дийлсэн л тэ. Тэгээ за би ер нь шийдлээ те ингээд нөө зураг дугаал орё гэдэг. Тэгээд за би хэрвээ ингээд шийдэж байгаа бол мэрэгжлийн зураач болох юм бол би яг ямар хүнийг мэрэгжлийн зураач вэ гэхээр би миний л хүүд ч те ингээд яг комикс зурдаг хүн шиг те одоо нэг иллюстратор те ингээд надаа хүн ийм зургингууд ингээ маягаар зураад өгчдөг те. Тим чадвартай хүнийг хэлэх юм бол гэж бодсон байхгүй. Тэгээ ерөнхийдөө яг нэг уран зураачгаас илүү би нэг тийм иллюстратор руу ингэж өөрийгөө чиглүүлсэн. Тэгээд энэ талаараа ерөнхийдөө явсан. Тэгснэ Австралид очиод яг ингээл нэг залуу насны нэг жоохон туршлагууднаас ч болсон эсвэл нэг жоохон сонирхлон дагсан ч юм уу те би нэг орчин үеийн урлаг contemporary art юмар conceptual art тийм сургууль руу орсон байхгүй. Яа тэгэл оронгуудаа ингээл шууд толгой өргөл fuck юу болоо шаа. Ямар ч зургийн арга барил заахгүй дандаа ингээл онол заагаал түүх заагаал те ингээд яаж уран бүтээл шиг сэтгэхүү тийм яриа явцсан байхгүй те би нөө яг өөрийнхөө дутагдлыг айгүй анзаарсан л да те яг манай 10 жилийн одоо миний үеийн 10 жилийнхтэй ялангуяа ингээд яг урлагийн талаар 10 жил ямар мэдлэг боловсрол авдаг байсан. Юу ч байхгүй. Ганц байдаг зүйл нэг юм социалист реализм гэдэг юм заадаг те. Тэр нь чи заагаад ах ч юм байхгүй. Ийм байсан ингээ малчин зурдаг, ажилчин зурдаг. Яг байгаагаар нь шаа. Тэр үл яг тийм байсан. Алх хадуур нэмчих. Тэгэл бодит амьдрал зурдаг те. Тэнгүүд чинь би яагаад ялангуяа тийм одоо фэнтези те комикс тийм руу орсон бай гэдэг чинь escapism байгаа байхгүй. Яг ингээд бодит зүйлээс ингээл хэр холдох тусмаа л надад гой санагддаг. Яг тийм л байсан. Яг одоогийн залуучс ялгаагүй тийм л байгаалах те. Тэнгүүд яг тэр дунд нь ороод яг ингээд яг жинхэнэ одоо нэг уран бүтээлч тэгэл амар хатсан юм руу орсон байгаа байхгүй. Тэнгүүд чинь тэнд одоо төрж өсөөд сургуулиар нь явцсан одоо тэр одоо бусад оюутнууд нь болохоор ингээд дор хаяал те нэг одоо барууны урлагийн түүх соёл одоо нэг хин юу вэ ямар хөдөлгөөнүүд нь өрнжсэн байсан бүх юм ингээд гадралж байгаа байхгүй. Би 0-оос эхэлж fuck нөө хичээл дээр ингээд суугаад баахан ингээд тэмдэглэж тэр нь ч үе энэ ч үе бүү мэт те ингээд нэг минимализм гэдмэргээл яриад том үг ашиглаад сонсож яснаас ингээд яг ойлгож өгсөн зүйл байхгүй. Тэгэл нөгөө нэг номын сан чи интернет ч байгаагүй байхгүй. Тэгээ баг нэг ойлгохтой юм олддгүй байсан. Тэнгүүд номын сан ороод суугаад нэг ном зам хайж болол өөртөө л оройн цагаар ингээл бас хичээсэ. Тэгтээ тэгэл яа харахгүй бууж өгсөн. Яг тийм сургууль төгсөөд яг надад бол айгүй их юм заасан. Тэгээ нөгөө талаараа тэгтээ бас яг би хим биш вэ гэдэг айгүй бас зааж өгсөн гэж би ойлгохтой байхгүй. Тэгээд манай найзууд тоглодог байхгүй нэг амар галеренд ингээл манай төгсөн оюутнууд нь ингээл яг л тийм одоо high art те нэг conceptual art тэгэл contemporary урлаг хөөгөл явдаг. Тийм үс байханд нь би эсэргээр шууд гудамж руу граффити яг тийм болсон. Тэгээд надаа угаасаа ингээл яг өөрт ингээ таашаалтай зүйл те яг ингээд гудамжны урлаг нь юу хамгийн гол таалагдсан бай гэхэлэр ингээ яг тийм одоо conceptual art эднэр чинь ингээд амар олон давхрахтай ингээд давхар болгоно амар ингээд шалгууртай ч юм уу те нэг амар ядаргаатай санагдсан байхгүй те. Одоо чинь ингээд нэг өнөөдөр ингээд гой зураг зураа тавьчлаа те. Тэнгүү чинь гой зураг чинь хангалтгүй те. Амар гой зурсан байсан ч хангалтгүй те. Тэр чинь өөр нэг хүн хурж ирээд үнэлээд ёо энэ гоё шүү те гэж хэлэх хэвээр. Тэгжээж өөр хүмүүс дагаад энэ гоё гинэ гэд үн цэнд хүргэн те. Тэнгүүд нь одоо дунд нь одоо тэр чинь хинч байж болно. Галерены хүн ч байж болно. Одоо тийм куратор нь ч байж болно те. Тэгээд нөө арт критик нь ч байж болно те. Тэгээд арт коллектор нь ч байж болно гэх. Яваал гэдэг байхгүй. Тэр дунд нөгөө нэг артист нэг өөрөө яг юу юм бэ те. Тэр дунд чинь шүү те. Эцээст яг уран бүтээл гэж амар subjective зүйл те. Нэг хүнд гоё харагдаж болно, нэг хүн муухай харагдаж болно те. Тэр чинь үн цэн нь бол шал харьцангуй зүйл байгаа шүү те. Тэнгүүч тэд нар чинь ингээд үн цэнийг тодорхойлдог одоо эрх мэдэлтэй хүмүүс нь бүх юмыг нь хатгцсан те хариуцаад явдаг. Тэгээд дээр нь одоо тэд нар чинь баг мөнгөөр тоглодог хүмүүс байгаа байхгүй. Зүгээр ингээд урлагийг нь урлагийн төлөөч авахгүй те. Энэ тэрний зураг гинэ. Энэ бол үнэн буухгүй гэд зөвхөн хөрөнгө оруулагч талаас нь ингээд commerce маягаар яваад байна те. Тэгээд NFT хаштай бараг. Яг тийм юмтай хутгалдаад ингээд би яг ингээд дунд нь ороод анзаараад эхлэнгүүт чинь
fuck what are my chances те би яг энэ дунд нь ороод эднэрт үнэлэгдээ те эднэр ингээд намайг чи ямар genius юм байна гэд ингээд дэмжээд аваад явах нь түү майл юм байна те би шууд хайсан байхгүй яах юм бэ би тэгээд цагаа үрээд яах юм эсвэргээрээ гадаа ингээд хан дээр нэг зураг зурлаа тэр ингээд хүмүүс ингээ би жоохон онцгой зураад эхлэнгүүд хажуугаар явж байгаа хүн хөрлөө наа ч муухай нэг. Эсвэл ингээ гоё жоохон гоё зураад эхлэнгүүд чи нөө наа ч болж шүү гэх. Шууд шулуухан те. Тэгээд тэл тэгж хэлэхлээр чамд ямар хаваатай бистав нэг хэлбэр санагддаг юм уу? Тэгэл хин яг яаж юу гэж хэлж байхаас нь хамаарна шүү дээ. Тэгтээ тэгэл муухай бол би өөрөө хаад байгаа fuck яасан. Явж тэгээд уран бүтээлч чи хүн тэгж хилүүлэхгүй төлөөлөл зурна шүү дээ. Одоо давуу тал дээр ихгүй одоо урландаа суугаад зурах тий ингээд хүний нүднээс нуугтаад ингээд зурна. Уран бүтээлч хүмүүс чинь зургийнхаа ард ингээд нуугддаг хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээд яг нөгөө ингээд гоё болох гол perfectionist тий ингээд тэрийг хийчих гээд ингээд урландаа ингээд махаа үзэлтэй. Тэгж яхад чинь бид нар ингээд гадаа шууд тэрийг чинь зурж шүү дээ. Бүх алдаа нь ингээд олон нийтийн нүдэн дээр тий. Тэрэн дээр яг тийм нөхцөл ингээд зурд сурна гэдэг чинь нэгдүгээр айгүй хурдан сайжран заяа. Өөр гарцгүй. Критикүүд нь баг дуусаагүй байхад нь шууд ингээд хамт явж байгаа болохоор тэгээ баг тий. Байж л та та чинь дуусаагүй шүү дээ гэж хэлж байгаа. Тэгээ дээр нь хурдан зурхгүй бол бас болохгүй. Зарим нэг хан ман дээр чинь жоохон зөвшөөрөмжгүй газар бол тэгэл аль хурдан зураал тэгэл юмаа баглал явахыг л хичээж байгаа шүү дээ. Тэгээ чинь нөгөө тэр комбинац нь айгуу гой санацсан байхгүй. Fuck. Ягаад энийг би хийж болох вэ? Адреналин ялгаруулдаг тийм одоо зургийн одоо стил шүү дээ. Бараг л өндөр маш төвчлөлтэй чинь адилхан мэдрэмж чанд өгж байгаа юм шүү. Бараг л хоёулаа л адреналин ялгаруулж чинь хоёулаа fast paced action pop бүр таваа. Би анх бас би яг их сургуульд орчоод амар их self exploration хийсэн байхгүй. Би яг тантай адилхан яг сургуулаа өсчөөл би нөө нэг хэн биш вэ, юу биш вэ гэдгийг яг тодорхойлсон л доо. Тэгээд би бас яг тантай бас яг адилхан багтаа англид очоод хүүхдүүдтэй юм зурж нөгөө нэг трейд хийдэгсэн байхгүй. Тэгээд нөгөө нэг Монголд бас байхад чи нөгөө нэг зургийн хичээл. Таны үед бол яг ядаж те socialist realism заадаг байсан байна. Манай үед бол юу ч заадаг байсан. Тэгээд нөгөө контрны ингээд буу дэвтрэн дээрээ зурснаас болж багш уралж мурлаад дэвтэр уурж мураад нүүр мөр халагдаад тэгээд гэртээ очиод ээж аав дагуулсан чи ээж аав хоёр ноос задаа шагаас. Тэгээд хүн болгон задуулаад тэгээд яг нөгөө нэг англид байхдаа би амар нэг ингээд зураг зурх болохгүй мэн зураг зурх юм бол архичин болно гэдэг ээж аваа хоёр ойлголцсон. Тэгээ манайд бас тийм түүхүүд амар байдаг. Тэгээд манай яг зарим хэсгэрээ үнэл бах. Манай яг гэр бүлд амар авиас хүмүүс байд юм байл л дээ. Гэхдээ ихэнх нөгөө нэг авиасаа pursue хийгээгүй. Тэгээд дандаа нэг өөр юмар явцсан. Тэгээд нөгөө нэг би нэг архичин болно гэж бодсон. Тэгээ англид яг очиод та яг нөгөө нэг комик зурдаг байсан гэсэн. Би болохоор бүх хичээлүүд яадаг байсан бохгүй юу? Бүх хичээлүүдэд зургийн хичээл болгодог байсан байхгүй юу. Тэгж нөө subconsciously өөрийгөө хотлоо хуурж байгаа. Математик хичээл дээр fucking Pythagorean theorem байдаг шүү дээ. Pythagoras-ийн би хөрөнгөөрийг сурж байгаа шаа. Nobody fucking needs that. Тэгээд юун дээр тэгээд түүх мөнх дээр ингээл амар том Хитлерийн портрет тийг зурцсан те хэвээр. Тэгээ нэг тэгж нэг өөрийгөө нэг мангартуулдаг байж байгаа л за би ер нь зураг зурдаг. Би бол ойролцоо юм байна. Би уран зохиолын хичээл дээр дандаа зураг зурсаар онцдог. Тэгээ сая юу хэлэх хичээлээ хэвээр. Тэгээд би нэг граффити нэг хэсэг сонирхсан байхгүй юу. Та ярьж байгааг бах те. I was so fucking bad. I sucked ass. Би амар муу байсан. Тэгээ нэг болтоо байгаа шүү дээ. Эмак оргоо болтоо эднэртэй чинь бид нэг crew байсан байхгүй юу. Space Monkeys гэдэг заяа. Fight Club-ын. Тэгээ тэр үед амар шах гэж үтсэн юм а. Тэгсээд яг нөгөө нэг тийм нэг жижигхэн арт фестивал нэхэмлийн үйлдвэрлэлөө хэвлэлийн үйлдвэрлэлөө нөгөө нэг юунд байдаг сапаргоос бүр цаашаа байдаг. Тэнд нэг тийм нэг ивент болчихсон. Digital Link уу? Digital Link бол биш. Тэр үед дижиталж байгааг. Street art фестивал болчихсон. Тэгээ тэр үед би уухагийн танилцчихсан. Nomad Ink л баг. Тийм тэгээд уухагийнхантай танилцчихсан. Тэгээ тэр үед яг ингээ бид нар нэг өрөө өгөөд тэгээ энэ өрөөнд дотор ингээ та нар юм зургаад байдаг. Тий чи яодсон шүү дээ. Тэр чи би бас орсон шүү дээ. Тэгэл би ингээл амар би түүхэнд амар дуртай болохоор historic юм шагаад байгаа байхгүй. Тэгэл ингээл амар юм
гоё юм funky байдлаар ингээл Монголын түүхийг ингээл яар. Бүгдээрээ шаа гэл. Тэгэл заа гэл тэгэл зурхалстай би хан дээр ингээд шаачдаг. Жижигхэн ингээд балаар ингээд жижигхэн ингээд ийм бараг 10-ыг хэрцэх нь 10 см талбайд ингээд нэг хөрөг зураасан. Ста хизээч нөгөөдгөө дуусахгүй манай нөгөөдг нь нөгөө юм аа ингээ бүр амар том палбастраа зураашаа би нөгөө нэг жижигхэн ста нүүрийн зураа. Тэгэл би яг тэр өдрийг ойлгосон байхгүй. Миний яг бараг 2 өдөр болж зурсан юм. Яг тэдний ингээд тэд яг ингээд өөрсдийнхөө таскыг 2 өдөр дуусгацсан би баг ингээд 50% та чүрээг байхгүй зурааш. Тэгэл за би ер нь стрит арт шаахгүй мөн хитрхи том хитрхи fast pace за тэг болно шүү дээ. Гэл. Та 0-ийн брейк авч байгаа хамгийн анхны хүн шүү. Би ч яг тэнд харж ирсэн яг санчлаа. Гайгүй яарч байна. Зөө. Би түшиг тийм ойлчлаа. Чин намад инк вшээ юу лээ нэг татуун байлуу. Татуун байсан шүү дээ. Баахан Францууд ирсэн. Тэгээд нөгөө нэг санхүүжилт нь болохоор тийм шүү дээ. Татуун байсан. Тэгэл за би өстэй худлаа юм байна. Юу fucking street art зүгээр цаасан дээр юм зургийг л. Явуул. Тэ. Манай сонсогч ч гэсэн явах таа гэж хэвчээ. Амраг чихэн амраг. Тэгээ тэр үед юу хийжсэн? Хин чи нөө багийг мэдхүлөө скейтер голгааддаг. Мэдгүй. Жохон бүдүүндүү гай American Монголд баги гэхдээ бийл гэддэг fat guy гэдэг хөхгүй. бийл үү? Тийм бийл. Сая бицэд нэг хэсэг ажилласан. Тийм. Та нэг хомбоо юу? Тийм хомбоо. Чи надаа танилцуулсан тий. За. Тэгээд чамааг л амир яг л чиний юунд амир туртай. Лөө хомоо гэжтэй. Сетүүд амир туртай. Чамааг баг мэдхээс өмнө инкул тоглож шít явах уу гэлдэгсэн. Тэгээд тэр за. Баги дараа. Анхны 0-ийн брейкийг аваад ирлээ. Арь тий. First time ever show. За тэгээд юу Хеско ах түрүүн нөгөө нэг хуучин айсан шүү дээ тий. Нөгөө нэг комикс эдэргээд би бас яг ийм комикс яг Marvel comics би бүр ийм Spider-Man-ы фан эс байхгүй юу. Гэтэ миний хувьд бол би ингээд угаасаа 92 оны хүүхэд болохоор нөгөө Spider-Man амар дуртай. Тэгээ нөгөө Sam Raimi-гийн Spider-Man 1 2 гараад яг Spider-Man 2-ыг яг Монголд ингээд анхны ингээд дэлхийдээ зэрэг ингээд нээлттэй ээжсэн кино Spider-Man 2 ихгүй. Тэгээ Spider-Man 2 үзчихээ тий. Тэгээд тэнгист гарч ирсэн. Тэгээ тэнд яг ганцаараа очиж үзээд Spider-Man үзээд тэгээд ингээд юу номын дэлгүүрөө дээр явж ирсэн чи яг ингээд нөгөө нэг юм англи комиксыг нөгөө нэг юу л орс руу орчуулсан комикс зардаг гэсэн ихгүй. Тийм ээ. Би уус орс хэлтэй юм чи. Орс хэлтэй юм чи яг бүгдийг өгөөрөө гууж ахуулаад тэгэхэд яг нөгөө нэг Marvel-ийн нөгөө нэг юу 616 биш яг нөгөө Ultimate Comics гарцсан. Тэгээ нөгөө нэг Ultimate Spider-Man гэдэг нөгөө нэг юм одоо шинэ universe гэх юм уу. Илүү нөгөө юм matured, илүү юм realistic team universe гарцсан. Тэгээд тэдрийг үзээд бүр ингээд даг зурдаг ус хэвгүй. Тэгээд тэгж жагаад ягаад ч юм ингээд нөгөө Mark Ecos Getting Up ягаад тэгээд угаасаа өөрөө амар хипхоп сонсдог байсан болохоор тэн дээр ингээд юм баахан юм граффити крүүнүүд ингээд байдаг. Тэгээд хоорондоо ингээд зодтолдог. Гэтэ надаа ингээд дайсны талын крүүн гой санагддаг гэсэн нөгөө юм хар цагаан хувцастай. Тэгээд яг юм илүү кул хувцастай. Тэгээд би угаасаа нэг тийм олон өнгөнд дуртай биш нэг хар цагаан өнгөнд л дуртай. Саарл хар цагаан гуравтал дуртай. Тэгээд тэдний хувцас аим гой санагддаг. Гэтэ main character болоо тоглоол. Тэгээд тэн дээр болохоор ингээд дуунууд ингээд unlock хийдэг. Тэгээд ийм iPod цуглуулад ингээд шин дуу unlock хийдэг. Тэгэл тэн дээр нь ингээд тэгээд Nas Mob Deep Woo гэнэ ингээд mostly ингээд East Coast ийм boom bap shit байгаа байхгүй. Тэгээд ингээд тоглоомоо тоглох явцад нь ингээд яа нөгөө Graffiti Legends гардаг ийм Copto хим юм байдیں۔ Гарууд нөгөө нэг хин Shepherd Ferry тэр гардаг тийм гарууд гардаг. Тэгэл тэдрийг үзэл гэдэг Нью-Йоркийн одоо яг Нью-Йоркийн бүх шитүүд гардаг. Тэгээ тэрийг үзэл бүр воо гэл граффити my shit юм байна. Гэхдээ эхлээд ингээд ийм stencil бүгдээ болоод зурж явах хэрэгтэй байна гэл ингээд зүгээр ингээд харандаагаар зурж байгаа байхгүй. Тэгээд харандаагаар зурвал тэгэл хичээл орж явах
зөндөө ингээ жилийн дуурсан ингээд номныхаа баг ингээ бүх хуудсан дээр ингээ character граффити өөрийнхөө нэр мэрийг ингээ янз бүрээр бичдэг. Тэгээд граффитигийн хамгийн гоё юм нэг тэгээ part art part vandalism гэсэн мөртлөө ингээд philosophically ярих юм бол it's art of letting go. Тэгээд би дандаа багш нартаа сүлдээ миний номнуудаа ингээд баригдаад миний номнуудыг араа бүгдийг арилга гэдэг. Бүх хуудсыг дандаа харандаагаар зурдаг. Тэгээ бүх хуудсыг ингээд балруулдаг. Ста гэл. Сэн шээ. Айгуу тийм. Сэнтэй. Ста яах гэж би юм зурваа гэдэг гэж бодоод бүгдийг арилгадаг гэсэн аахгүй. Тэгээд тэг би бүр юм граффити артист болно, зураач болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд same time ингээд амар хөгжим сонсдог, янз бүрийн юм сонсдог. Тэгээд яг ингэ погодоод гараа углаад гараа хоёр удаа яг ингээд юу нөгөө савх ясаа, чигчүүрийнхаа савх ясыг хоёр удаа углаад тэгсэн чинь ингээд зураг зурх гэсэн чинь миний гар ингээд салглаад яг өмнөшгөө ингээд юм нарийн шитэй ерөөсө зурч чадхаа ойлцсон. Тэгээд би ингээд өөрөө зурч чадхаа болцсон гэж бодонгууд нөгөө нэг юм цагаан цаас планк юм харахаар ингээд юу зурхаа мэдгээ байждаг. Өмнөшгөө энийг харах юм бол би өмнөшгөө зурч чадахгүй гэж бодоод тэгэд ер нь зургаа бүр хайцсан байхгүй. Би аим социализмын баг юу урлан бүтээх хүүхдийн урлан бүтээгтүүд явж байгаа. Ингээд баахан юм зургийн техникүүдийг артист сурч ирсэн байхгүй. Манай одоо ч гэсэн артист шүү дээ. Надад ч нэг юу санаанд орлоо. Одоо манай аав тэгдэг гэсэн аахгүй. Задуудаа ингээд бас зурдаг мурдаг байсан. Тэгсэр ингээд хүнийг солгоогоор зохиж унгаад сурцсан. Гараа хайрлаа. Баруун гараа гэдэг. Тэгээ би солгоо болохоор нөгөө нэг солгоо гэдгээ хэлэхгүй би баруун гараараа юу угаасаа солгоогоороо яатсан юм байна. Тэгээд баруун гараа бич чадахгүй болохоор хичээлээ хийж чадахгүй зургаал зурж чадахгүй тэгээд би бас амар шит төсөөлдөө шүү дээ. Ингээл нэг юм хоррор юм гори кинонууд идэв шүү дээ. Хамлж мамлдаг. Тэгээд пистафны баруун гарыг тасалжвал яана гэж би амар боддоо. Нэрээс та баруун би яах вэ пистафны master baby left hand бас хэцүү шүү дээ. Hard to get adapted. Та шинэ мэдрэмж өгөх юм болоо. Гэтэ тэгээд нөгөө нэг хөлөөрөө зураг мөрөг заа сурцсан хүмүүс байгаа шүү дээ. Яг сая equally хэлсэн нэг art of letting go гэсэн шүү дээ. Би яг тэрний эсрэг юм биш. Тэгэл шивс мөвснээр дуртай. Permanent shit те digital art mart тэгэл дуртай. Эзэж алга болохгүй тааш та. Тийм. Тэгтээ ингээд явж тэр чин тэгэл одоо зурна гэдэг чинь бас зүгээр нэг яг тэр урлагаа илэрхийлж байгаа л нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр тэр чинь юу байж болно шүү дээ. Одоо хэрвээ одоо би өнөөдөр зурж чадахгүй байлаа гэхэд би бол одоо юм зам бичдэг ч юм уу те эсвэл ингээл мэдгүй юу орхол бах те тэр чинь нэг дотор байгаа зүйл чинь ингээл нэг core гэдэг зүйл чинь явж лагаагаас шүү дээ. Гижигдэж илэрхийлэх хэлбэр нь өөр болох байх шүү дээ. Expression л өөр болох байх. Би бас яг нөгөө нэг 2012 оны үед бас street art амар сонирхож байсан байхгүй юу. Тэгээд тэр үед би яг ирээл зурж байсан үе юм да. Тэгээд яг анх нөгөө нэг эхлэхдээ stencil art-аар эхэлж исэн. Тэгээ нөгөө нэг юм нисэж байгаа нэг юм хүүхдэд шүү дээ. Суперменийн хувцастай. Тэгээ юу ч болсон мөрөөдөл өгдөг. Тэгэл тиймэрхүү юм ингээ stencil хийж эхэлсэн. Тэр чинийх юм уу те. Тэснэ нэг юм зөргийн цаалбар гэдэг шүү дээ. Ингээл зөв бай гэсэн. Тэгээ тэрний ерөөхдөө юм нөгөө twist утгатай. Зөв бай гэж байгаа мөртлөө бас ингээд байна бас ингээд зарим хүмүүсийн хувьд зөв бай байсан гэдэг утгаараа ч юм уу те. Тийм twist утгатай. Тэгэл анх ингээл street art сонирхож эхэлж явах үед ингээд анз багш чинь ингээд манад хичээл ордог байсан. Тэгэл анз багшийг мэддэг байсан, Хескахыг мэддэг байсан. Тэгэл хамгийн том инспирэшн тоо ерөөс аахгүй. Тэгэл Хескахыг мэдчихэл юм минь үзчихсэн чинь эхлээд тэр үед чи анз багшийг нэг граффити стрит арт хийдэг гэж юусэн мэдээгүй. Та чи нууцлаг. өвж тий. Godfather гэж ярьдэн шүү. Тэгээ ингээ явж исэн чинь Хескахын хийж исэн юмнуудыг ингээл үзэл амар ингээл импресс болсон байсан чинь анз гээл нэг юм хүний хөрөг өгдөг байхгүй. Тэгээ анзыг чи ингээ явсан чинь явж ич манай багшуулж таар. Тэгээ тэрнээс хойш Монголын багшийг амар worship хийдэг болсон те. Тэгэл яг street art гэдэг юм дээр амар сонирхолтой байж байгаа яасан чинь нэг юм анзаарсан байхгүй. Тэр нь хоо ингээл Монгол хийж байгаа street art-уудаар ингээл юм Монгол нэг юм хэм маягтай юм байхгүй маань ингээл тухайн үед амар бодож байгаа байхгүй. Тэгээ нэг хэсэг би ингээд дандаа юм хатан зурдаг болсон.
Одоо нэг ийм өстэй хатан матан зурдаг болсон. Тэгээд тэгжсэн чинь Хэсгэ ах нэг тийм хатан гавалтай нэг ийм өстэй хатан зурчжээ. Тэгээд тэрэн дээр би танилууныг DM бичиж санаж байна уу та. Тэгсэн чинь та яга наг дөрөхтэй гэж. Хэсгэ ах руу тэгж. Тэгээд яагаад яг хөө тэгээд тухайн үед ингээл бодож ирсэн. Стрит арт яг ийм үн цэнтэй болгодог юм болохоор ингээд тодорхой ингээд түр хугацаантай байж идэг. Гэтэ ингээд хүн болгоно хүртээлтэй. Гэтэ тэр нь ингээд цай хугацаанд ингээд ийм юу байдаг болохоор limited байдаг болохоор тэр нь айгүй юм үн цэнтэй байдаг. Тухайн мөчтэй л ингээд байж идэг. Тэгэл одоо ингээд бодмогд миний зарим ингээд зурсан хатан матан нэг хөгжим бүжгийн коллеж байсан шүү дээ. Тэрний урталт нөгөө нэг ийм автобусны бодлоо гэсэн байхгүй. Тэрэн дээр би нэг ийм хатан зураа. Тэр бол миний бодлоор ингээ хамгийн гоё зурсан стрит арт гэж боддог байхгүй. Тэгэл би тэрийг хүлгээ зурсан гэж бодсон. Окей, би зурсан. Тэгээд яг тэрийг ингээд нураагаад явахт нь энэ ингээ алга болчих тухайн үед л амар яг тухайн үед ингээд амар гоё зурчлаа гэж бодог байхгүй ингээд угаасаа нөгөө дотоо зурсан байсан. Тэгэл нураасныхан дараа ингээд яасан чинь ингээд зарим нэг хүмүүс нөгөө фэйсбүүкийн кормор дээр тавьсан чинь shit эн чинь нэрээ үнэхээр л ингээд үн цаг хугацаанд дээр л үн цэн байд юм байна гэж тэгж бодсон. Тэгэл одоо яг тэр зурагч нь ингээд интернет дээр үрдмөх. Тэр бол үлэгдэж алга болохгүй зүйл байхгүй. Тийм учраас бид нар одоо ингээд ямар хаач юу ч зурсантай ингээд гол нь зураг л ав гэдэг. Хэн ч юу ч хийжсэн те бид нар бол яг тэр бол ингээд зүгээрсээ нэг дадлаг болсон те. Тэр зураг нэгэнт байгаа цагт тэгээд хизээч алга болохгүй үед л амьдарч штэ. Яг одоо бол тэгээд дээр нь би найзтаа доогл таахгүй. Чи 10 давхар баашин дээр зурнуу нэг юм жижиг хаан дээр зурнуу ямар ч ялгаа байхгүй. Хүн болов ингээ алган чинээ дэлгэцээр надад чинь тарж байгаа шүү дээ. Бараг барилгын макет хийгээд макетн дээрээ зураад амар өндөр барилгатай шаацсан шиг те. Бодит үн яг тэр л байгаа байхгүй. Гэхдээ яг хуу тэр бол яг бодит үн яг ингээ хүн болгон бас асуудаг байхгүй ингээд хайрын биш юм шүү гэдэг. Тэр чинь тэгэл сурдаг байхгүй. Тэгээд дээр нь одоо шинэ ялангуяа одоо нэг бизнес тал руугаа ярив те одоо нэг захиалгын ажил мэдл гэдэг чинь яг би үнэлгээгээ тэрүүгээр л оруулдаг байхгүй. Хэрвээ ингээд би одоо юм canvas эднэр дээр те ингээд автоматн дээр тусдаа зурвал би шал өөр үн хэлнэ. Яг шууд хан дээр чинь зурж байгаа тохиолдол би бол өөр үн хэлнэ те. Ягаад гэвэл наа чи хан болохоор те ингээд ханаа ингээд зүсээд ингээд аваад явах нь юу бол те. Тэгээд тийм учраас энэ чинь надад ч яг ингээд зурхад үнэлгээ нь бол төдөж байна. Тэрнээс одоо ингээд canvas ингээд дараад нь тэрий чинь нэг хүн аваад гар дамжих боломжтой байхгүй тий. Өөр хүн ингээд дундаас нь мөнгө унгаад зарах марах ч юм уу тий. Би тиймэрхүү юм дөрөхөд нэг ордгоо. Гэхдээ яг оруул би яг үнэ хэлж л ордог. Одоо сүүлийн үед тийм л байгаа байхгүй. Тэгэхээр тийч яг нэг зарчмын ялгаа байгаа байхгүй тий. Одоо тэгэл Banksy-г тийм болгочлоо шүү дээ. Та сая ярьжсэн шүү дээ нэг ханыг нэлээд стрит артистик тэгээд баг хүчээр те contemporary artist болгоод те юмыг нь хооронд нь инвесторууд brokerage идэж шааж байгаа. Тэгэл яг нэг талаасаа яг тэр одоо ялангуяа Banksy-гийн жишээн дээр бол яг тэр art world чинь яг яаж явагдгийг нь бас ингээд илрүүлсэн л хүн шүү дээ те. Яг хардаа үнгүү ингээ хүн гадаа юм хийж яхад чинь ингээд заваарч яана ингэж тэгж яана гээл те. Нэг exit through the gift shop гэдэг докюментари дээр чинь хиний Mr. Brainwash явдаг. Мань нөгөө нэг ингээд хомбоо яг ингээд юу та нарын докюментарийг хийж өгье гээд хинийг Obey те Shepard Fairey, Banksy Invader хин бэл баахан ингээ лежендүүдийг ингээ дааж авсаар гал тэгэл хамгийн сүүлд нь өөрөө докюментари ач гарааг өөрөө ингээ артист болоо шатсан. Тийм Campbell-ийн сүп шахаад. Тэгэл тэр бол тэгэл яг уран бүтээлч дундаа бол тэгэл Mr. Brainwash зайл гэдэг байхгүй. Тэгэхээр чин тэгээ нөгөөдгөө чин яг нэг хар маслуу ингээд киногоороо дамжуулаад хүрээд чадцсан. Тэгэд яг өөрөө яг юу хийдгийг те fuck юу ч хийдгүү зүгээр л нэг юм нэртэй болохоор одоо яг орчин үеийн одоо contemporary artist л явж штэ тэр чинь. Өөрөө юугаа ч хийхгүй хараа амар том тимтэй. Тим нь бүх санааг нь гаргаж ирээд үүдлийг нэгээд гүйцэтгэлийг нэгээд үзэсгэлэн бүгдийн зохион байгуулаад өөрөө дунд нь ингээд л марцаагаал явж явах үүрэгтэй. Тийм байгаа байхгүй. Тэгэхээр яг contemporary ертөнц гэдэг чинь тийм байхгүй. Би тиймэрхүү юмд амар үнэхээр дурггүй. Тэгээд би орой ч гэсэн ингээд яаж чаддгүй. Яг би ингээд хэрвээ яг
надад одоо боловсруулж байна те одоо боломжтой байна те ингээ би яг тэгээд явъя гэвэл болно. Гэхдээ үнэхээр бүх сулаа тийм юм бол сая юуны Wes Anderson-ы нэг хамгийн сүүл хийсэн киног үзсэн үү? French Dispatch. Аа. Тэрэн дээр нөгөө нэг артисттэй хэсэг гардаг штэ. Benicio del Toro тоглосон те. Тэр яг боддош дөрнөөс хаш. Тэгээ нэг зүг зүгээрээжсэн пистак тэгээ нэг Jewish fucker орж ирсэн ээ. Тэгээ бүтэн жил маркетинг хийсэн ээ. Хамгийн famous артист болгоо шаач. Тэр л ахгүй яг. Надад бол яг юм хин Chappelle sound ороод шүү. Chappelle ингээд чааж байгаа те. Юу Chappelle show шагаад ингээд те. Ингээд comedians ингээд тэ top of the top шааснаа амар их мөнгө өгсөн ч тэ that's not who I am тэ ингээд миний creative control-ыг та нар байхгүй болох гээд ингээд бүгдээс нь татгалзаал ингээд алга болсон шүү дээ 10 жил for a comedian it's a very long time тэ тэгсэн мөртлөө буцаад тэнээсээ гарч ирсэн гэдэг тэ тэгээ South Africa бол бүр хэцүү шүү дээ it's tougher тэ би бол яг Chappelle-ыг бол бүр яг тэгэхээс өмнө ч яг би яг манай үеийнхэн ч л яг тэр Chappelle show гэж амар үздэг. Дөнгөж гарч ирээ. Тэр DVD-г нөө хэдэн саяар навсан баг нэ. Манай үеийнхэн баггүй. Тэгээ би яг айгүй яг тэр түүхийг нь дагаад үнэлээд явсан. Тэгээ надад ч гэсэн яг хувийн зүгээс яг суралцах зүйл айгүй байсан байхгүй. Яг зөрөгтэйгээр ингээд мөнгөний өмнөөс зогсож болд юм байна те. Тэгэхгүй бол яг мөнгө захирагддаг байхгүй. Амар олон уран бүтээлтэй би ингээд таарж байна. Тэд нар ингээл үгүй энэ чи мөнгө штэ гээл те. Ингээд хийхээс өөр аргагүй гэ бараг өөр тэд нарт тийм таалганч харагдахаа болцсон. Тийм амар гунигтай санагддаг байхгүй. Тэгээ би яг ингээд сайн найз болохоор ингээд би ингээд за яг тэгээ чи ингээд юмал хийгээл яв гээл өнгөрдөлдөө. Гэхдээ яг ингээд тэр бол амар худлаа зүйл рүү те зүгээр л нэг юм бабл руу шаадаг байхгүй. Өөр хүн ингээд тэр чинь бабл чинь нэг өдөр ингээд пад гэл алга болгочхоор зэм зүйл байхгүй. Тэг чи яг тэгээд тэд нар ч арай зөвхөн нэг юмараа л шаана. Тэр нь ингээд зөвхөн одоо юу ч тийм нэг юм абстракт юм бол юм одоо Banksy ялгаагүй шүү дээ. Нэгэл нөгөө яг юм stencil мэслэр шаадаг те. Яг хуу цаад ч бас өөр юм хийн те. Гэхдээ ингээд яг л нэг маркетинг юм шааж шүү дээ. Нөгөө харвас наадах чинь одоо Banksy гэж танигдахаар product болсон тий. Харвас одоо David Jones гэдэг юм уу те. Одоо Shepard Fairey гэдэг юм уу те. Ингээл яг ингээл одоо signature team стилтэй байх хэрэгтэй гэдэг цаанаасаа ингээ баг маркетинг юм шаацаа. Би тэрэнд амар дургу байхгүй те. Яг хуу нэг юм хийлээ би бол хизээч яг нэг юм ингээд тууштай бариад явъя гэж боддогчгүй чаддагчгүй. Өнөөдөр амар ингээд тэр чинь давтамжаар гарч ирдэг зүйл байхгүй. Одоо нэг хөрөг зурлаатай бодит зүйл хийлээ явлаа би нэг хөрөг зурчаад дараад нь за хоёр дахь зургийг гэж хизээч боддоггүй. Би шал эсрэг юм хийхийг боддог те. Ингээд одоо бол би ингээд шууд ингээд абстракт юмэр шууд яваад граффити юмэр ч юм уу те. Яг ингээд өөрийгөө ингээд өөр аргаар цэнэглэх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгэхгүй бол яг ингээд нэг юм хийгээд явдаг ингээл давтамжтай шаадаг баг нар бараг л үзэн яддаг. Амар хэцүү би амар зовлонтой санагдав. Та нэг хэсэг бахан тийм political хүмүүс зурдаг байсан шүү дээ. Тэр ямар учиртай юм байсан бэ? Яа харахгүй тэгэл эргээл яг нэг органик аргаар гарч ирсэн л зүйлтэй. Би бол хизээч өөрийгөө бас яг тийм улс төржөөд явна гэж боддогчгүй те. Ингээд хүсдэгчгүй. Тэгэхэд яг Австралийн ерөнхий сайдыг нь би чөтгөр болгож нэлээд та зурсан. Зүгээр л тэр хүн миний амар уураг хүргэрсэн байхгүй. Тэгэхээр яагаад гэсэн гэвэл яасан бэ үү? Хин байсан Австралийн ерөнхий сайдыг сонсч байгаа юм бэ? Одоо Тони Аббот гэдэг нэг үнэн мал нөхөр гарч ирсэн байхгүй. Тэгээд тэгтээ яг ингээд нэг олон юмны нөхцөл бүрдэлсэн гэдэг шиг би дөнгөж бодлол жоохоо охиноо хараад гэртээ суусан байхгүй. Гэртээ суугаад юугаа хийх юм бэ мэдээл үзэн шүү дээ. Тэгсэн чи нэг л багийн ерөөсө ярьж байгаа юм ингээл би угаасаа ингээл муу гэл мэддэг хэрнээ өмнө ингээл яах вэ ингээл за би энд ямар хамаатай юм барыг ухаан юм те нэг цагаач юм шүү дээ би чинь тийм энэ наддаггүй ингээл болж исэн болохоос хойш те би одоо юу ч хэлсэн хэлээгүй хинт чамаагүй гэ. Тэгээд дэсэн чи яг яванда нөгөө дураагч ингээл юма ярьж явж тэнэгцээр хагаад нөгөө нэг одоо гаднаас цагаачлж байгаа хүмүүсийн ингээл нөгөө тоог нь хасч масаал те.
Тэгэл ингээл миний амьдрал өөртөө эхэлж байгаа хэрэг ингээл манай эхнэр тэгэхээр тэр үеж яг ингээ улаан загалмаанд ажилладаг ингээд нөгөө улаан загалмаа нэг гэрээгээр ингээд нөгөө яг одоо гаднаас одоо refugee эднэр авч байгаа статус авч байгаа хүмүүст ингээд нөгөө банк нээж өгдөг, байрыг нь зохицуулж өгдөг ч юм уу. Ингээл бүх одоо манай тентхийн Centerlink-ад одоо цаанаасаа эрүүл мэндийг нь даатгал матгалыг нь зохицуулж өгдөг. Тийм одоо салбарт нь ажилладаг байсан байхгүй тий. Тэнгүүд нөгөө нэг тэр юуг нь тоог нь багасгаал засгийн газрын нэг тийм тушаал гараал тэгээ манай ихнэр ажилгүй болчихж байгаа. Бараг дараагийн контракт нь байхгүй. Өөр хувийн компани аваа авчиж байгаа. Тэнгүүд чинь миний шууд амьдрал руу ороод ирж байгаа байхгүй. Дөнгөж хүүхдтэй болсон чинь ихнэр гинт ажилгүй болонгоч би what the fuck this guy. Би тэгээд ерөөс амар юу ч хийж чадахгүй те нэг хүчгүй амар жижигхэн амар санагдсан байхгүй. Тэнгүүд би эргээ бодсон байхгүй. Байж наа чинь би надад жижигхэн ч гэсэн миний гэсэн юм жоохон талбар байна шүү дээ те тавцсан байна шүү дээ те би эний чинь эсэргүүцэд юм хийж болно шүү дээ яагаад болохгүй гэж те граффити шүү дээ энэ чинь би хинээс зөвшөөрөл авах эрэхгүй одоо шаардлагагүй те би гарын зургийг гээд тэгэл шууд хамгийн ихний боломжтой хан дээр очиод эхнийхийг зурж байсан. Тэгэл тэр зураг нэлээд явсан. Хоёр дахь нь зурсан нэлээд явсан. Гурав дахь нь зурсан шүү дээ. Бараг 4-5 зурсан шүү дээ. Би бол маа гэж зогссон. Яг нэг санаанаас багт одоо мартагддаг нэг зүйлээд байхгүй. Яг нэг дээр нь тэнэгдэж өгсөн байхгүй нөгөө нэг Prince Philip одоо нөгөө нас барчдаг хатааны одоо нөхөрнөөсөн шүү дээ. Тэр мэрэнд ингээд нөгөө нэг Австралиас ингээд таныг ингээд одоо Knighthood үг юм үгүй гэж асуух байхгүй. Австралиас уу? Philip дүү? Гэхдээ одоо тийм одоо Knighthood гэдэг чинь тий тэр чинь ингээд энэ тентгийн юмсан шүү дээ. Тим юм одоо гаргаж ирээд амир зүгээр л хосногийн долоогод байна шүү дээ. Шууд утгаараа Prince Philip Австралиас Knighthood өгч байгаа юм уу? Тий. Австралчид их ирэхгүй үстэй. Үгүй бах. Гэхдээ байж байгаараа нэг тийм болсон байхгүй. Би надад нэг амар тэнэгл юм үйлдэл хийсэн. Би яг одоо нэлээд олон жилийн өмнө болохоор одоо яг юуг нь санахгүй байна. Гэхдээ тийм юм яриад Австралиас тийм том одоо нэг тийм шагнал магнал өгж мөгөөш аваад. Наад өгч байгаа өста чинь хин тамаатай юм. Өөрийнхөө нөхийг малтаад авах хэрэгтэй би амар тийм unpopular болохоор ингээд цаашаага жоохон ингээд нэр төртөө болчихгоо. Улаан цан байгаа байхгүй тий. Тэгэнгүүт нь би яг ингээд нэг өөрийг нэг тийм нэг одоо Knighthood-ыг Австралид дахиж оруулж ирээч хөлөө мэдгүй нэг тэнэгэл юм яриад. Anyway тэрэнд нь зориулаа ингээд нөгөөт чи ингээд би чөтгөр ирнэ ингээд бас юм нэг night might юм дуулга өмсөн зураа зогсож чинь нэг өвөө ирсэн ингээ чи ингээ ийм юм зураа зогсож болдог чөлөөтэй улсад амьдарч байгаа чинь бас завшаан шүү гэж хэлчихсэн. Би эргэж хараад харин тийм шүү би амар баярлалгаа гэж үгэрчсэн. Тэгэл зурчээ да. Тэгэл зураал явж байсан. Гэхдээ бол мэдээж дургүй байсан бол амар тодорхой тий. Гэхдээ бас ингээд боловсонгоор хэлжсэн учраас тий. Хөшөө хүмүүс бол амар патриотик байгаа шүү дээ. Та тэгээд нэг хэсэг нэг хүүхдээ харж гэртээ суугаад нэг зогт үзээ. Тэгээд жинхэнээсээ Ози болсон биз дээ тий. Бараг би ер нь бол патриотик Ози болсон биз дээ. Яг хөө тэгтэл яхааргүй л хүний амьдралд ингээд тэр хүний нэг л тэнэг хүний шийдвэр чи ороод ирэнгүүч яах юм бэ? Би зүгээр ингээд маа гэд нөгөө хацраагаа зогсож явах юм. Би тийм юм биш шүү дээ. Яг ингээд нөгөө нэг үе үеийн л тий одоо 2000 он байна уу 90 он байна уу 80 он байна хамаагүй карикатур гэдэг бол ингээд ийм хамгийн өвчтэй зэсүгээсэн. Тэгээ одоо жишээ нөгөө юуны юу дэш нөгөө нэг марцан шарвын нөгөө нэг шарф ядал гэдэг ийм амруугаа ингээд оруулж байгаа зураг байдаг шүү дээ. Тэр бүр амар өвчтэй зураг тий. Би ингээд багтаа нөгөө нэг юунаас харж илаа. Ямар ч нэг номноос харж исэн. Тэгээ тэр зургийг хараагүй одоо хэдэн жилтэй 10 20 жил болсон мөртлөө стил ингээ мартахгүй тийм санаж байгаа. Тэр бүр амар хүчтэй нөлөөлж байгаа. Тэгээ вишүл байгаад байдаг. Тийм вишүл байгаад байдаг тий. Тэгэл яг юм хөрх хүндээ хүрээлтэй, мэдх хүндээ мэдүүлээлтэй, мэдх нэг нь мэджүүлдэг гэдэг тий. Forever. Би бас өнөөдөр бензиний үн харчаад гинт шоконд ороод тэгээд яг стакотыг зорж эхлэвсэн гэсэн. The fuck за ер нь бүгдээрээ л зурахгүй болохгүй гэж. Би бол тэгж боддог байхгүй яг активизм гэдэг чи яг юу нь явж юу юм бэ те. Зүгээр хараад өнгөрөхгүй зүгээр л чадах хүрээндээ ингээд хуруугаа хөдөлгөөл нэг юм хийхийг л хэлдэг байхгүй. Тэрнээс ингээд хинч ингээд чамайг зогсоод ертөнцийг өөрчил гэж байгаа зүйл шүү дээ. Ингээд хүмүүс тэгж тусгаж аваад би одоо юугаа хийх юм бэ. Тэр чинь зүгээр л яг өөрийнхөө боломжийн хүрээндээ өөр хүмүүст өөр иргэдэд хүрэх
Тэ тэр л зүйлэл хийлтэй. Тэр чинь л активизм шүү дээ. Тэгэл тэр нь одоо жишээ нь зөвхөн Facebook дээр статус бичгээс юутай зогсохгүй те одоо нөгөө нэг гараар уралж болж гин те сквал ингээд подкаст хийж болж гин те граффити шааж болж гин те зураг зурж болж гин яаж болж гин дуу дуулж болж гин талбай зогсож болж гин тэгэл боломжтой те формат нь бол хамаагүй гэхдээ ингээд бид бүгд боломж байгаа болохоор тэгээд тэр боломжоо тултан ашиглаад тултан илэрхийлээ тултан шаах хэрэгтэй болохгүй тий. Одоо нэг жагсах цаг болсон юм шүү. Нэрээ тоглоомчгүй өстө би талбай амар хоосоо харагдаж байгаа юм. Талбай дээр баха ивентүүд болоо дараа ичсэн. Энийг уриалвал подкаст асагдаа шаачдаг болсон. Happy shit-үүд юун дээр талбай дээр болоо шагаа тий. Сонсож байгаа хүмүүс нь сонсож байгаа. Бүл хүмүүний талбай дээр чааж. Come on bro тий. Тэснэ бөөн үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжлээ те. Сая өстө үнэхээр хайртай шатж те. Засгийн газар монголчуудтай хайртай. Энэ дээр би яг нэг яг юм чухал юмыг онцлмоор байгаа байхгүй. Одоо чинь ингээд стрит арт ч юм уу те граффити юу гэдэг те ингээд хархангууд ингээд айгүй гоё өнгөлөг. Ингээд хүмүүсийн амьдралд ингээд өнгө нэмдэг. Тэг ингээд юм. Тэгээ чи ингээд зүгээр гудамжаар алхаж шавшаар өнгийн юм харуул ингээд чамд ингээ ямар тодорхой хэмжээгээр аффекттэй хоолны дуршил нэмэгдэнэ. Хоолны дуршил улаан. Шар. Улаан. Шар. Улаан барих уу улаан. LGBTQ-гийн Q дээр нь барьсан шүү дээ. За 100,000 хоо. Барингуутлаа 100,000 шаа. BK McDonald's улаан өнгөтэй. Why? McDonald's-ийн лого шар өнгөтэй шүү дээ. Anyway за дараа. Юу нь бол ингээд амар өнгөлөг байдаг шүү дээ. Тэд одоо ингээ Монгол артистуудыг одоо contemporary одоо fuckers-уудыг харангууд бүгдээрээ ингээд яг ингээд амьдарч байгаа орчинтойгоо яг адилхан юм хар цагаан тэгснэ ингээд юм нэг юм боронзонтэй ингээд юм нэг юм төмөрний өнгөтэй те шорооны өнгөтэй тэг ингээд миний хувьд болохоор арт ингээд айгуу тийм фан айгуу тийм хөнгөн байвал хөнгөн үедээ хөнгөнтэй дип үедээ дип байж болно. Гэхдээ mostly ингээд юм гоё ялангуяа юм шороондоо дарагдсан юм нэгэнд амьдарч ивэл те шороондоо дарагдсан нэгэнд амьдарч ивэл гоё өнгөлөг байх хэвээр. Тэгээ тэрийг ингээд үзүүлж байгаа юм да стрит арт л байгаа байхгүй. Тэгээд гоё өнгөлөгтэй ялангуяа солонгон бүрхүүлэл ингээд одоо ингээд дүүргүүдээр яваад те худаг будаад ингээд амар гоё өнгө нэмчихэж байгаа байхгүй. Тэр өнгө чинь ингээд хүнд ямар нэгэн мэдрэмж өгөн ямар нэгэн гэгээлэг те одоо юм тод өнгө одоо чинь гоё цэнхэрч байна уу юу ч байна уу whatever те шаарч байна уу улаанч байна хамаагүй. Гэхдээ тод өнгө л бол тод өнгө тэгээд ингээд хүн хараад нэг юм тодорхой хэмжээний гоё гэгээлэг хөнгөн мэдрэмж ам те. Тэгээд mostly ингээд бүх артистууд одоо стрит артаас бусад ихэнх артистуудын одоо уран бүтээлийг харангуй дандаа л нэг юм dark нэг юм deep те хитрхи too deep ингээд би яг тийм байсан шүү дээ. Яг энэ нөхцөл чинь угаасаа тийм хийхээс яг ингээд өөр гарцаагүй л санагддаг байсан уу яахгүй. Тэгээд би яг үндэ бол баг за нэг 2004 5 ч юм уу те яг нэг их сургууль ингээд нэг дорол ерөнхийдөө 2002 онд яг би их сургуульд орж ирсэн. Тэр болтол би яг өнгөөр зурж байсан тохиол айгүй ховор дандаа харцгаанаар дурдаг дандаа одоо юм тосон бадлаар л зүгээр зурдаг инкер зурдаг харандаагаар зурдаг. Тэгээд бид нарын нэг кафены дотор тэгээд ном байдаг мэдхүүгүй таад тэрийг дараад нэг олж үзээрэй заяа. Танай подкастд ялангуяа тохирсон ном байна. Ууртай бол ууртай, инээдтэй бол инээдтэй яг нэг 99 онд бид нар манай бэлгүн үгийг бид гурав яг харилцаан зурдаг байхдаа гаргаж ирсэн тийм ном байгаа. Үгийнх нэрээ зараадсан шүү дээ. Кафены нэг хэсэг тийм зарсан. Яг бид нар удахгүй энэ Republic нэг юм хийгээд ярьж байгаа. Тэгээд яг дахиад болвол баг дахиж нэг хэдий хэвлүүлээгээд яг хэдэн онд лээ баг 10 жил дээр ч 15 жил дээр ч бид нар нэг ивент хийгээд нэг хэдэн хөв нэмж хэвлүүлж ирсэн. Тэгээд яг тэр их файл нь манай бэлгүүн л явж байгаа. Би ярьж байгаад ерөнхийдөө дахиж нэг хэдийн хөв хэвлүүлээгээд ярьж байгаа. Тэр болохоор яг л тийм байхгүй амар яг амар харанхуу амар эмо за эмогийн өмнөх хүн шүү дээ бид нар ч амар тийм готик мостик тийм юм яасан. Тэгээд гранж те тэгээд яг уу бид нар юу ч гэдэг яг нэг тэгж гадагшлуусны үндсэн дээр бас ингээд цаашаага ингээд хөгжих өөрсдөө боломж нээсэн гэж би боддیں۔ Эргээд бас ингээд нэг арай жоохон юмыг өөдрөгөр хардаг болсон гэж боддیں۔ Яг тэр ном
яг хөө би бол амар proud байдаг те. Ягаад гэвэл дөнгөж 18 тадаа хийжсэн номнууд бид нар те 17 8 тадаа тэгтээ дөнгө нэг юм 100 хуудастай нэг юм A5 хэмжээтэй нэг тийм л юм байгаа. Одоо уншихад бол бас яг зарим нь одоо хүртэл инээ төрхсөн юмуд байж байгаа. Эсвэл зарим бас юм бодуулахаар юм байж байгаа. Та нэг дараа нь тэрүүгээр нэг бас судлаад үзээрэй. Тэгээд нөгөө одоо ингээд ягаад годамжны соёл одоо годамжны энэ culture гэдэг юм ингээд нийгэмд хэрэгтэй вэ гэхээр би одоо ингээд зөв жоохон юм хэлж байна. Хэрэгтэй вэ гэхээр ерөөдөө одоо ингээд нийгмийн хооронд нь ингэж нөгөө interact хийлгэж нөгөө culture-ийн exchange хийлгдэг юм нь болохоор ерөнхийдөө юм годамжны талбар гэдэг тий. Тэнгүү тэрний олон нийтийн газар. Тэгээ хамгийн гол нь хүн болгонд хүртээлтэй. Тэгээ тийм болохоор ямар ч насны хязгаарлалт ямар ч юм байхгүй. Одоо яг нөгөө бусад нөгөө нэг юм commercial art урлагийн юмнуудыг харахаар чинь тэд чинь ингээд тодорхой нэг юм сектор бүхий хүмүүс рүү ингээ хандсан тий. Орон зайд тий, орон зайд хандсан. Боловсралтай байх хэрэгтэй ч юм уу тий. Нэг шаардлагууд гараад идэг. Бусад хүмүүстэй ингээ ямар хүртээлгүй болчтой. Тэнгүүт яг ингээд нийгэмд байгаа бүх давхаргын хүмүүс ингээд тэр урлагаас те тэр ингээд нийгэмд болж байгаа тэр ингээд соёлын солилцооноос бүгдээрээ хүртэх хэрэгтэй байдаг. Тэнгүүт яг ингээд годамжны соёл гэдэг юм хүн болгоноос тэр ингээд хүртэх хэрэгтэй юмыг нь бас хангаж өгч чадчихдаг те. Тэгээ бас ингээд нийгмийн өөр давхаргын хүмүүс хоорондоо ингээд мэдээлэл солилцоо дээрэс нь одоо ингээд түрүү хэлжсэн нөгөө солонгон бүрхүүлгээл төсөл явж исэн те. Тэнгүүт тэр төслийг ингээд хийж яхад жоохон хүүхдүүд ингээд годамжны урлаг стрит арт гэж мэдэхгүй жоох хүмүүс тэрийг хараад хоо ямар гоё юм магадгүй би ингэж зурж болох юм байна гэдэг инспирэшн авдаг ч юм уу те. Одоо ингээл Playtime дээр ингээл Хесках ингээл street stage хийгээл ингээл явангу тэн дээр ингээл скейтбордоор ингэж гулгаж байгаа хүмүүсийг одоо би бой бүжгэлж байгаа хүмүүсийг ингээд харчаал тэрэн дээр ингээ хүмүүс очиод би ингээд нэг юм заалгаа ингээд хийх хүмүүс айгүй их байгаа байхгүй. Тэнгүүд энэ нь ингээд нийгэмд өөрөө нийгэм нь өөрөө ингээд амьд байгаад тэр хүмүүст хоорондоо ингээд тэр соёлыг түгээлцэхэд тэгээд магадгүй ингээд боломж нь олдохгүй байгаа хүмүүс ямар нэгэн өөр боломжийг бас ингээд гэрлийг насааж өгөх тийм нөхцөлийг бүрдүүлж өгдөг гэсэн санаа. Явж одоо ямар ч нэг тийм артист байсан те ямар ч алдартай том хүн байсан асуухлаар яг хаанаас те анх яг нэг яг тэр очин авсан ч юм уу те нэг юунаас эхэлсэн гэхэлэр нэг бас нэг л юм ярьдаг байх. Тэгэхээр тэр нь одоо тийм тэрийг нь л бай л да те. Яг жоо хүүхдүүд ч те. Жохон багт нь ингээл одоо манай метал тойргийнхан гэхээр нэг Роберт гэдэг нэг багийн ирээл нэг метал хөгжим радиогоор тавьж эхэлдэг ч юм уу те. Нөө Lumino эднэрийн түүхээ шүү дээ нэг Америк багийн ирээл те. Бас ингээл нэг юм асаацсан байгаа байхгүй те гэдэг шиг те эн чин жоохон зүйлээс юм гарч болох байхгүй дараа нь эдгээр чин ингээд нөө шууд ингээд цааш нь аваа явчихаар те тэгэхээр яг хөө би эргээд харахлаа би одоо өөрөө нэгтэй ах цах гэдэг өгшм гэдэг ярих дурггүй гэхдээ явж би бас хийх юма хийчлээ те одоо бол би өөрийгөө хинч нотлох шаардлагагүй болсон те эргээд би юу харддаг вэ гэхээр тэр хүүхдүүдэд чин ингээд тэр очиг насаая тий нэг хаанч ямар ч авьяастай ямар мундаг хүүхэд байх юм бэлээ тий мэдэхгүй шүү дээ. Гол нь өдөр боломж нь байж явах хэрэгтэй тий зүгээр л ингээд тэр талбарыг нь гаргаад өгөх хэрэгтэй. Тэгээ өөрсдөө тэр чинь гараад ирдэг байхгүй гэж л боддتي. Ер нь бол дотроо тий. Тэгэл одоо ингээд Монголд бол стрит арт хийдэг айгүй олон залуучууд ингээд гараад ирсэн шүү дээ. Гэхдээ сүүлийн үеийн залуучууд ингээд бүр амар surprisingly сайн заяа амар лаг заяа. No type-ийн залуучууд амар мундаг болсон. Тэнгүүт ингээл Хесках хэрвээ ингээ байгаагүй анц багш ингээ тохойд ингээ юм ингэж хүмүүст анх хийгүйсэн болвол тэр no type-ийн залуучууд өнөөдөр ийм сайн болтол ингэж граффити хийхгүй л байхгүй юу тий. Ялангуяа тий. No type-ийнхантай би ялангуяа энэ удаа ерөөсөө намайг байхгүй хаагуур гараад ирсэн байхгүй. Яг нэг хоёулаа одоо гурлаа болсон тий. Би яг цаг заваад зориулъя гэд бараг дуудаж агаад суудаж агаад нэлээд ярилцсан. Би яг нэг ямар хүн байдгийг ачсан те ингээд нэг юу өсөж байгаа эднэргээд бүгднийг айгу тайлбарлсан. Дөнгөж одоо 22-т залуучууд шүү дээ. Бараг миний хүүхдүүд байхаар чи бараг Дашка эдрийг гүцгээд байгаа юм шүү те. Айгу мундаг. Redx-ийн эдийг бодонгууд Дашкагийн Redx-ийн эдийг бодонгууд ингээд сайхан л жоох хүүхдүүд дөнгөж гарч иржсэн. Яаж яадын эдэргээ асуужсэн. Тэгээ одоо ингээд бидэртэй адилхан левелд болцсон байна гэдэг юм. Гаруй тэгэл нэг жилийн аваараа амар том mural зурчлаа шүү дээ. Fucking big амар мундаг байгаа. Яг би яг ингэдэг байсан аахгүй.
энэ дээр бас юм ярихгүй болохгүй санагчлаа гэдэг. Яг ингээд ирэх болгондоо би ингээд зурдаг одоо нөгөө л хитэн дүүнер байна шүү дээ. Одоо Redex-ийн байдаг, Dashka байна те. Ингээд манай нэг зурдаг нэг цөөхөлөө шүү дээ. Угаасаа Davashka Mavashka гэл те. Яг манай Ито өднөр гэл бас Иточин дундаа жоохон ахмад нь те. Тэгэл өдөрдөл яадаг. Тэнгүүд зурх болгонд нөгөө хэд л явж яадаг. Тэнгүүд би ингээд сүүл рүүгээ загинжглах. Та нарын доотлын дүүнер чи хайцсан бэ? Тэ. Дүүнер гэж юм байхаа болцсон баг. Ерөөсөө тэ. Ингээд энэ урлагийн чинь байна шүү дээ. Ялангуяа гудамжны урлагийн street art graffiti гэдэг зүйл чинь сургуульд очиж сурдаг зүйл шүү дээ. Энд чинь та нар заадаг зүйл шүү дээ. Та нар дүүнертаа зааж өгөөч. Дүүнерээ уулж аваач гэд нэргээд. Тэгээд дээр нь гээд яг бид нар 18 онд 19 онд л нөгөө улаан өдрөө нэг graffiti festival төрөлдөд олуулаа явсан шүү дээ. Тэгэхэд ингээд очиод би яг амар гоё тод шаарж байгаа хгүй. Бид нар би нэг 2 орс багтай ингээд том хан дээр зурх гад бүгдээрээ манайхан ч гэсэн цугларцсан ингээл сууж байгаа хгүй. Тэнгүүд нэг 2 жоохон бацаан штэ одоо нэг 11 2 моёртой ч юм уу те нэг орс бацаан ингээд бодог зөөгөөл очиод нөгөөтгөн очиод энэ ханыг жоохон янзлаад тэнгүүд ингээл очиод бодог нэг хохорчаа бодог модгийн хосч мусаал те. Тэгэл бид нар зурж явах орон чинь тэд нар чинь ингээл суугаал бодог харж марж өгөөл те. 0 мол жоорох юм уу те хоол мол идэх гээл явна штэ. Тэгээ би ингээл жишээ харж байна дараагийн үеийн яг ингээд бэлдэж байна. Цэргүүд нь ингээд бэлэн байж байна харж байна. Та нарын цэргүүд чи хаана байна те. Дүүнес чинь ингээд заадаг байхгүй. Орсууд ойлгоцсон байна те. Хөлбаатаруудын Squire-ууд шиг шааж шин. Тий. Одоо энэ чинь Squire-ууд шиг. Өөр харахгүй байхгүй. Тэгээд яг ингээд сурыг гэд бодоод хүсээд ингээд хаанаас эхлэхээ мэдгүй хүүхдүүд зөндөө байгаа байхгүй. Тэрийдний чинь яаж олж одоо та нар л тэрий чинь зохион байгуулж олж гаргаж ирэхгүй бол тэд нар чинь ингээд та нараас айгаад баг очиж чаддгүй тийм хүүхдүүд байгаа байхгүй. Яахан бэ дээрэмдүүл гэж. Хулиганууд зогсож байгаа шүү дээ энэ чинь. Тэнгүүд яг би нэг зааж ирсэн арга нь болохоор та нар тийм нэг workshop бид нар зохион байгуулаа тийм ингээд тэнгүүд чи ингээд за ингээд мөнгөтэй айлынхаас ахуулаад ингээд ядуу хүүхдүүд ч юм уу ингээд аль болох олон тийм төрлийн хүүхдүүд хамааралсан юм зохион байгуулад үз. Тэр дундаас нь ингээд яг гарын чадвартай ингээд нэг хүсэлт ирмэлтэй хүүхдүүд ингээд зүгээр ингээд тодорхойл гараад ирдээ. Би одоо айгүй олон удаа яг Австрали ялангуяа тийм workshop нар ажиллуулж байсан. Ингээл үнгүү ингээд будах байна, ингээд хан байна гэж зардангууд чинь олуулаа ороод ирнэ. Тэнгүүд ингээд нэг хүүхд болгоно ингээл за нэг юм уу 2 моёр лаацтай бодог өгөөл ингээд за эхний өдөр бол шууд тэгдэг байхгүй. Гарын захтанцсан багийнаас ч очоод авч өгнө. Би бол тэгэл хамаагүй те. Угаасаа дараад нь дараал яг нийтээр зурх зураг нь явах болохоор гол нь яг тэгж ингээ галзуурж авах хооронд ингээл хин who's got what те яг ингээ гарынх нь ингээ хөдлөө нэг нь л хардаг байхгүй. Зарим нь ингээ шууд ингээ хийдэг мэддэг ингээ сурцсан баг нар харагдана. Тэгвэл чинь за ингээл тооч гэлээ штэ. Тэгээд тэд нар ч өөрсдөө ингээ аттитюд нь ингээ яг болоо те яг сурах ирмэлэлтэй. Зарим ингээд амар чаддаг ингээд бас өөрсдөө нэг сонирхолгүй ч юм уу те тийм хүмүүс ч байж байна. Ахмахан заагаад өгч ч юм уу те. Яг тэр дунд нь яг ингээд өлгөө давхаар хүмүүс гараал ирдэг байхгүй. Нэг дор аж нэг тий. Тэгэл тэр нар чинь за нааширгээд тусад нь бид нар чинь ингээ нөгөө дадлчин дор авдаг шүү дээ ингээ гээл авдаг байхгүй. За наашир хоёлаа сууж байгаа яри ингээд ингээ нарийн юмнуудаа зааж өгдөг байхгүй. Тэгээ жаги маги эднес чинь надад анх танилцахтаа бол дөнгөж 17-8 би энэ Dashka Mashka-г санаж бүр юу бач мэдгүй жоохон баг нар л явдаг байсан. Бид нар ингээл нэг манай дүү байгаа маа л гээл асуу ч нэг дагаа яваад зурна л гээ дагаа бид нар гээл явдаг гэсэн байхгүй. Тэгээ одоо харалтаа ямар гоё зурдаг, ямар мундаг залуучууд болсон тий. Монголын л одоо нүүр царай болсон байгаа байхгүй. Яг энэ урлагийнхаа чинь тий. Тэг чи одоо тэгээд эргээд ирэнгүүт чинь нэг нотабийн залуу би харсан байхгүй ингээл гинт ямар гоё дүүнэр хаанаас гараад ирвэ. Тэгэл эд нартай ирэнгүүтээ би яг эднэртэй л гол нь яг тулж уулзъя те. Дээр ингээд яг ингээл ирэх болгонд нэг юм захиалга ажил гээл гар юм зам гараад ирнэ те. Эднэрийн чинь л дагуулаа явдаг гэсэн байхгүй одоо тэр бүгдээрээ л ихэнх нь надтай явж мавсаа оюутлага малгай хүртэл шааж байсан. Тийштэй нэг шафт руу таад явсан те. Тэгэл тэнгуү чи одоо бол би тэгж яах вэ? Эднэр ингээд одоо завгүй бол би та нар л ярина шүү. За юм зааж өгье гэдэг. Тэгээ дээр нь цалинжуулаад ажиллаулъя тий. Урлагаар амьдрах чинь хэцүү шүү дээ. Тэгэхээр Монтанагийн кайн авахд амар үнэтэй мэт шүү дээ. Дуу бодгаад Монтана авсан чинь Hockey Express. Тэр бол бүр яг л барууны үнээр яаж байгаа байхгүй. Яг экспортоор зардаг.
Тэгэл манай нэг can 15,000 20,000. Өө 20 20 shit яа. Манай хоёр айгүй их юм нэг түүх янз бүрийн тийм хүмүүд ингэж ярих дуртай ярьж байгаа юмнууд дээр нэг юм одоо юу гэдэг контекст маягаар ярих дуртай. Тэгээ ингээл зарим хүмүүс болохоор ингээд who the fuck is shit about history те. Тэнгүүд одоо ингээл яг түрүүний ярьсан юмнаас ингээл харагдаж байгаа байхгүй. Зарим хүмүүс тэгж хэлдэг. Тэнгүүд ингээд хэрвээ ингээд Хеско ах энэ хүмүүс ингээд байгаагүйсэн бол no type-ийн ингээд магадгүй гач ирэхгүй байх байсан байна те. Гэхдээ ингээд хэрвээ ингээд одоо та хинч байсан те ямар салбар дээр ингээд мундаг явж исэн ч гэсэн өмнө ингээд байсан хүмүүс чинь хэрвээ байгаагүй байсан бол та нар ингээд энэ төвшөнд ингэж хүрэхгүй шүү те. Тийм болохоор түүхээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнгөрсөн хүмүүсийгээ бас амар хүндэлдэг байх нь амар чухал. Тэгээ бүгд дорд бүрнээ нөгөө community бүтээх хэрэгтэй тий. Бүгдээрээ л хамтаага beyond this shit together те ингээд нэг хуваагдаал эгоогоо хөөгөөл би мундаг устаа гэд тэгээд авахгүй те. Би чамаас өөр гаргийн хүн энэ гэж мэгж шааж байхгүйгээр те яг өөрсдийнхөө л байх хэрэгтэй. Энгийн байх хэрэгтэй. Би бол энгийн хүмүүсийг айгүй хүндэлдэг те. Тэгээд тэр нь зүгээр нэг хэлбэрцэн багийнаар зайлшгүй гэдэг юм шүү. Fuck you. Би бол тийм байж байхыг хүсдэг ч үү те. Манай хинч байсан манай найзаас асуутай. Би яг 20 жилийн өмнө ямар байсан яг ийм л байсан. Keep it simple, keep it real гэдэг юм бол те. Тэгээд дээр би бас юу бодож байна л да. Ялангуяа одоо энэ гудамжны урлаг граффити гэдэг чинь яг нэг тийм одоо бараг л аман түүхтэй тийм соёл явдаг болохоор ингээд бид нар өөрсдөө яг энэ талаар бас ном зам те өөрсдөө энийг баримтжуулж явах хэрэгтэй шүү те. Манай залуучууд ялангуяа энийг сайн бодож байгаараа те. Одоо би одоо суугаад ном бичих нь юу юм те. Гэхдээ яг энэ тал дээр ингээд бичивэл те ингээд хүмүүсээс ярьцлага аваа те яг эхлүүлжсэн нөхдүүд нь байгаа дээр нь те яг ингээд юм зүм хийх нь зөв шүү гэж би хэлмээр байна те. Эн чин дараа үедээ яг нэг гарын авлага нь болдог те бабл нь болно шүү дээ. За яг хувийн юм ярих гэсэн юмтай та үлгөөд оруулчлаа. Дуусаад яриад атгах чаа. За. Гэтэ яг хөө энэ чи одоо ингэхээс өөр бид нар өөрсдөө энэ чи юм хийхгүй бол хин тоож бasta Монголын граффити ном гэд сууж явах юм бэ. Энд чинь бид нар өөрсдөөсөө гарах хэрэгтэй зүйл байхгүй те. Одоо зөвхөн граффити ч үстэй Монголын одоо underground бүх соёл энэ чи өөрсдөө тийм яг энийг жижигч хамаагүй те ингээ баримтжуулаад юм хийж явах ёстой шүү. Тэрийг би бол амар сайн зөвлөмөр байна. Гуймаар энэ залуучуудаас. Одоо тэр нөгөө Монголын түүхэн дээр бид нэг ингээл түүхээ харах болохоор дандаа нөгөө гадны их сурвалжийг хардаг штэ тий. Нөгөө монголчууд манай өөрсдөө болохоор хизээш нөгөө их сурвалж нь болно штэ. Байна штэ уг нь бол. Өөрсдөө нөгөө хизээш тэгж нөгөө түүх мөхөө бичдэг баг байгаагүй. Дандаа нөгөө хятадтай маттай. Бидний түүх бол Чингис хаан биш. Одооны одоо Хеско авах байна уу? Анз байна уу? Тэ хэн байна уу? Хамаагүй ингээд ийм хүмүүс шүү дээ. Modern history бүтээл өөрсдөө орчин үеийн history тий. Яг хоо Чингис хаан бас мөн л дөө. Яг хөө тэрийг үүсэхгүй хинч үүсэхгүй зөвхөн Чингис хаан биш ингээд тий ингээд 90-ад оноос цааших ингээд тий коммунизм шид байж дээ. Хамгийн гол нь тэрийг дараа үеийнхэндээ ингээд хүртээмжтэй байдлаар хадгалж үлдэхин чухал байгаа байхгүй. Ингээд яриад байвал одоо ялангуяа ингээд би найзаас харж авах та одоо явж байж та зөвхөн анз манц ч биш тий ингээд яг нэг металл эднэр сонсдог байсан манай эднэр амсуугийн найз нар байхгүй. Тэд нар чинь ингээд бас гадуур явал Metallica, Pantera, Benediction мэгш нэг граффити шаадаг байсан. Явж үзэж Монголын граффити бас нэг ингээд суурийг тавилцсан нөхдүүд явж байгаа байхгүй. Би яг нөө манай бэг эднэртээ сууж байхдаа ярьж байсан. Энэ ахыгаа сонсноо чам түүх ярина. Тэгээд манай тэр Барса гэдэг болоо дараа нь яваа Польш руу гараад удаж байгаа. Гэхдээ тэндээ бол яг нэг граффити яг бомбрууд ороод яваад нэг спотер мотор болдог байсан те амар түүх ярьж байгаа хэрэг. Монгол хүн бас л ийм түүх шүү дээ. Тэр чинь бид нар л мэдхээс хинч мэдэхгүй шүү дээ. Тэ. Заавал ингээд нэг алдар нэрээр нь дурдаад ингээд байхаа албагүй те. Гол нь болсон үйл явдлыг ингээд нэг чинь баримтжуулж явах хэрэгтэй байхгүй. Тэ. Яа. Яг манай одоо металл сонсдог баг нар бүгдээр мэддэг байхгүй те. Нэрэл өстой Pantera, Metallica нэг эн тэнтгүү байдаг гэсэн те гэл те. Граффити гэж хинч мэдгүй байхад л хийгээд спрей кандад явцдаг гэсэн. Үнэн. Тэгэл юм метал хүн ингээд хипхопын дөрвөн эссенсийн нэгээр нь ингээд амьдэрч штэ. Тэгэл Playtime дээр тэр чинь нэгтгээд ингээд хипхоп данстаа Монгол төгч юм сонин штэ. Playtime гэснээс нэр бас нэг амар сонин story болсон штэ. Playtime-ийн анх нөгөө нэг commission хийгээд тэр artwork-ыг зурулж яхад угаасаа нөгөө бүх элементүүдийн салгаад брендинг болгоно гэсэн тохиролцоотой байсан байхгүй. Тэгээд эднэрийн надад сануулж хэлхээ мартсан юм шүү
Streets тайзыг мартцсан. Та тайзыг ч мартцсан. Надаа хэлээгүү. Угаасаа цоошин өмнө байсан баха. Эсвэл би мартцсан уу 10 нот. Streets илүү сүулт. Тийм үү те. Ер нь бол баг болохгүй мэддэхгүй нэг хэсэг явсан. Тэгээ сүүлд над руу тогтоон залгасан. Яг манай К орж ирэл ер нь яг шууд заа гэж түлхсэн яг үнэ тий. Тэгээ би тэрийг сүүлд нь зорч исэн ш нэмж. Тэрнээс өмнө том бум бокс эднэр тэрнээс өмнө гинт над руу нэг өдөр амар санд руу залгаснаа. Нэг Streets тайз чи мартцсан юм шиг байна тэг шаад. Тэгс чи за тэгвэл бид нар мартсан байдаг гэж зураад өгдөг. Яг Streets тайз бас олон барцад давж гарч ирсэн. Манай бодог ирэхгүй удаад зохион байгуулсан К-маань байхгүй. Би үрээд ирчээ тэгээ ингээд юу ч хийхгүй ингээд бас хэцүү байсан. Тэр дээр нүглсэн зан хөдөлсөн бол те би аагүй гэж шааж байгаа. Яг ингээл Streets болохоос нь Playtime-аас өмнө Streets-ийн ингээ гадуур CS:GO ковид тусцсан гэдэг. Тэр үл яг тийм болсон. Амар олон юм давсан шүү дээ. Тэгэл fuck одоо яах вэ? Манай энэ чи бараа өөлсөн шүү дээ. Юу яана. Каахгүй таахгүй одоо би яах юм бэ? Каутер чи ингээд ажиллаа ингээ бараг хүлээлцсэн аваад орох байсан чи тэгээд яг манай явж манай Jaggy stepped up. Би бол тэгээд Jaggy-д яг тайзан дээр бэлэг гарын бэлэг өгсөн. Mr. International. Тий, манай бол яг намайг барыг таач ааваа маваа гэдэг. Тэгэхдээ яг л тулгсан л та Chiefs та яг ката яваад хамаг юм ингээд зохицуулаад хүлээж авсан штэ. Чи хийлдэ тэгээд таа чинь яг ажил хувийн юм амьдралаа зохицуулчаад тэгээд орж ирээд хийсэн. Мундаг хийсэн. Тэгээд ер нь бол хүн болгонд л би яг тэгсэн байхгүй ингээл бодог байхгүй ингээл нэг соо кино мөн шиг ингээл мяарал явж яг заа хүн болгон үзэн яддаг хамаа алга те бодог ороод ирж ингээл твист орж ирээл те твист гарч ирээл тэгэл дил шаан гэсэн тэгэл яг тэрүүгээрээ явсан та тэгтээ 79 оны харагдахгүй шүү харахгүй л Австралид амьдарч байгаа хүн шиг бид гуравтайгаар үеийн Австрали явсан хүмүүс цэмбэр болцоод ирсэн мөлий. 79 чи би яг дотроос яг бодлоо. Fuck you. Эсвэл манай Имар гэ хомбо ирсэн. Цаачаа Австрали яваад байгаа. Нэг хот байх штэ. Бид нэг хот штэ. Яг явхаас уусан. Манай урлан дээр бид нар суусан. Би цаадах чинь бас ингээд бас жоохон чи манай стейж мэж жоохон юм хариуц гэж жоохон тулах гэж үзсэн байдیں۔ Тэгээ манай бол би цаачин бол яг юм хипхоп стори нөхгүй. Тий. Би яг тэр өнцгөөс нь ирсэн байхгүй. Одоо манай бодхөө эднэрийн чинь ерөнхийдөө одоо бас ингээд зааж өгч замыг нь зааж ичсэн. Тий. Цаачин нөгөө нэг пянз эдрийн хөвлүүлжсэн. Риогийн пянз эдрийн. Бодинавогийн. Яа харахгүй л яг манай энэ соёлын бол гарцаагүй яг нэг анхдагчдын нэг байхгүй тий. Тааш тэгтээ сайхан fusion хүн биш үү те таны ингээд энэ патчнуудыг харсан чинь. Тий, би бол тийм хипхоп хамтлаг бүслэг хэлдэг шиг лээ. Би water my friend. Би water my friend гэдэг. Хатуу зөөлөө те би бол уран бүтээлч тийм байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Хувирч чаддаг байх хэрэгтэй. Өөрийгөө хайрцаглаад яах юм бэ те. Одоо миний нөгөө юу байгаа шүү дээ бай байгаа шүү дээ энэ if you name me you negate me гэдэг нөгөө нэг Сорен Киркегартын нэг юмыг ингээд лейбл хийх юм бол чи ингээд үүсгэж байгаа гэдэг тийм өөрийгөө эзэж бити лейбл хий те мungkin би те ингээд infinite possibilities те юу ч бол хүсэн юм шааж болно гэхдээ ингээд бүх юм баланстай байх хэвээр юмээ туныг тааруулах хэвээр хэтрүүлж болохгүй бадуулж болохгүй те яг гоё яг зүгээр л яг юм гоё шаа те гоё шаад сур те тэгэл гоё шаа Yeah. Simple. Keep it simple, keep it real те.